да тэрий. Ингээд далаа багштайгаа одоо аль дээрх зарлиг сургаалыг сонсгож байна. Одоо бочон Тэгэхээр бид күш далаа ангон багшийнхаа одоо тооны. аль дээр сургаалтай бол Энийг хаана 4 жилийн өмнө За ингээд шалгуулъя. за бурхан багшийн одоо дүүжин өдрөөр одоо номын барилдлага монголчуудад одоо номын барилдлага тогтоох гэж байна. Манай самраа шинсэри. Эний За бид бүхэн бүгдээрээ мэднэ. хөөд собоны үдэ. Та Төвд монголчууд бол түмэн моим жоо яд бичиг. Чадэ. одоо маш онцгой барилгатай ийм одоо хоёр хүмүүс одоо ард түмэн юм. Каманчэдири. За Монголын номын нөхдүүд бол Да жирмчиг жинжан чаажэ дүүсрэ. за ихэнх нь бол одоо богзонховын шашныг шүтдэг ийм хүмүүс байгаа. За тийм учраас Жигдэ. Ня дангу. та бүхэнд одоо хэлэх хүссэн зүйл минь юу вэ гэхээр эхлээд бурхан багшийн одоо айл дөрийг сайн санах хэрэгтэй байна. Бурхан багш юу гэж айлдсан бэ гэхээр өөрөө өөрийнхөө эзэн юм гэж өөрөө өөрийнхөө аврагч юм гэж одоо айлдсан. За өөрийн зовлон жаргал бүхэн бүгдээрээ хувь хүнээс одоо шалтгаалдаг юм аа. За бусад шашинд бол бүтээгч эзэн тэнгэрийг одоо хүлээн зөвшөөрдөг. Бидний одоо зовох жаргах бүхэн бүгдээрээ эзэн тэнгэрээс одоо хамааралтай гэж ойлгодог. Харин одоо бурхны шашинт нарын хувьд бол Лэ самбушсана. өөртөө сайн үйлхэрэг хийж түүний үр дагаварт амар амгалан амсдаг. Өөрсдийн зүгээсээ 소르베게 самбуче мотоше. Дэндэгаани. за сайн зүйлийг хийж чадахгүй. За одоо буруу зүйл хийгээд явах юм бол түүний үр дагаварт нь одоо зовлон ирнэ. Тэрхүү үр одоо зовлонг бол одоо тэр зовлонгоос бурхан одоо аврах боломжгүй гэж одоо номлодог юм аа. Тийм учраас бурхан багш өөрөө өөрийнхөө аврагч юм, өөрөө өөрийнхөө итгэл юм гэж альдсан. За ингээд үзэхлээр бол одоо зовлон жаргал бүхэн бүгдээрээ хувь хүний гарт нь байдаг, өөрт нь байдаг. Тийм учраас өөрсдийн зүгээсээ 다 가소르베게 두개 메드보다 대화되버지 다 랑 өөрөөсөө одоо 하나베 소소. зовлон хүсдэггүй жаргалыг хүсдэг нь бол одоо маш тодорхой шүү дээ. Хүн битгэл өчүүхэн өд хорхой хүртэл одоо зовлон хүсдэггүй ая тухыг одоо хүсдэг. За хүний хувьд хүн төрөлхтний хувьд аваад үзэх юм бол одоо саруул оюун ухаантай альва нэгэн зүйлийг одоо учир шалтгаан учрыг одоо бодож эргцүүлэн тунгаан бодох одоо ийм саруул оюун ухаантай юм аа. Тийм учраас аль чадгаараа бид бүхэн одоо энэ оюун ухаанаа ашиглаж аль чадгаараа бусдад туслах аль чадгаараа бусдыг хорлохгүй байхыг одоо бодох хэрэгтэй. 샤레 파용 해지. Хэрвээ одоо өөрийн дотоод сэтгэлээ номхруулж дотоод сэтгэлээ засаж чадах юм бол аливаа нь бусдад хандсан аливаа нэгэн муу үйлдэл хийхэ болно. За тийм учраас сэтгэлээ амирлуулж сэтгэлээ номхотгож чадах юм бол амгалантай, сэтгэлээ номхруулж чадахгүй бол зовлон үүснэ гэж одоо айлдсан байгаа. За сэтгэлийг одоо засах, сэтгэлээ номхотгох тал дээр бол олон шашин бүхэн бүгдээрээ айлдвар сургаал номлоо айлдсан. 사제베 최네 심 뒤톱 Харин одоо бурхны шашны хувьд аваад үзэх юм бол сэтгэлийг засах тал дээр, сэтгэлийг номхруулах тал дээр бол ерөөл дан ганцхан одоо ерөөл тавьсан төдийгөр бол нөлөө үзүүлэхгүй гэж одоо айлдсан юм аа. За тийм учраас сэтгэлийг одоо хямраадаг, сэтгэлийг зовоодог энэ зүйлүүдийг бол одоо таньж мэдэж түүнийг уг үнцээр нь одоо арилгах хэрэгтэй. За ингээд бурхан багшийн одоо айлдвар сургаалыг энэ сэтгэлийг номхотгох гол зорилготой энэ сэтгэлийг номхотгохын тулд одоо асар олон одоо арга ухааныг айлдсан юм аа. За бид бүхэн одоо ингээд эргцүүлэн сайн бодож үзэх юм бол зовлон гэж юу байдаг вэ? Зовлонгийн уг үндэс нь юу вэ нүү? Эдгээр бүгдийг сайн бодоод үзэх юм бол явж явсаар одоо бидний догшин буруу сэтгэлээс одоо үүдэлтэй гэдгийг мэдэж явж чадна. За энэ догшин одоо буруу сэтгэлгүүд бол товчдоо уур хилэн хүсэл шунал гэх мэт одоо эдгээр сэтгэлүүд байдаг юм аа. Уур хилэн хүсэл шунал эдгээр муу сэтгэлүүд бол хаанаас үүсдэг вэ гэхээр би гэж боддог. Би гэж хүчтэй боддог энэ бодлоос одоо үүсдэг юм. За бидний одоо үндсэн мөн чанар одоо үндсэн мөн чанар дотор чанар нь юу вэ гэхээр бид одоо нийгмийн амьтад юм. Бид нийгмийн одоо амьтад учраас миний амьдрал
миний амьдрал маань бол бусад нийгмээс хамааралтай гэсэн үг юм аа. Нэгэнд одоо бусдаас хамааралтай учраас, бусад нийгмээс хамааралтай учраас тэдний төлөө тэднийг инэрч хайрлах сайхан сэтгэл төрөх нь бол гарцаагүй юм. За жишээлбэл одоо сүргэлж амьдардаг амьтад байгаа. Сүргэлж амьдардаг амьтад бол дандаа үргэлж одоо бусдаасаа хамаарч одоо амьдардаг шүү дээ. За тэгээд энэ нийгмийн амьтдад бол одоо нэг луг анхаарал хандуулдаг, нэгээ хайрладаг ийм одоо чанар бол төрөлхийн байдаг гэж шинжлэх ухааны одоо эрдэмтэд үздэг юм аа. За тийм учраас бид одоо ихээс мэдлсэний дараагаар алгуур одоо том болж эхэлдэг. За ингээд том болохын хэрээр өсөж том болохын хэрээр одоо би одоо бүгдийг чадна. Одоо миний бусдаас хамаарах шаардлагагүй. Би өөрөө дангаараа энэ бүгдийг хийх одоо чадaltaй, хийх боломжтой гэж үзээд өөрийгөө одоо дүвийлгэж бусдыг дорд үзэх одоо ийм асуудлууд үүсч эхэлдэг юм аа. За ингээд энэ бүгдийг энэ сөрөг одоо зүйлүүдийг арилгахын тулд одоо бурхны шашинд бол сайхан сэтгэлийг номлосон. За сайхан сэтгэл гэдэг бол одоо бидэнд одоо төрөлхөөсөө байдаг зүйл юм аа. Учир нь юу вэ гэхээр сая тайлбарласанчлан бид нийгмийн амьтад учраас бусдлуугаа хандсан одоо сайхан сэтгэл бол бидэнд одоо төрөлхөөсөө байдаг зүйл юм. За нөгөө талаас нь аваад үзэхлээр одоо бид ихээс төрсөн даруйдаал эхийн одоо инэрл хайрыг анх мэдэрдэг шүү дээ. Эхийн инэрл хайрын одоо ач тусаар ач буйнаар одоо өнөөдөр бид одоо ихээс мэндэлж өсөж торнож одоо том болж одоо явдаг шүү дээ. За тэгээд хүүхэд ингээд багтаа бол одоо ихээсээ хамааралтай байсан бол алгуур одоо энэ одоо том болохын хэрээр одоо нийгмээс хамааралгүй юм шиг инэрлгүй сайхан сэтгэл одоо төдийлөн чухал биш мэт одоо бодож эхэлдэг. Тийм учраас бид бүхэн одоо инэрл хайр, инэрэнгүй сайхан сэтгэл дээр бол онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ бол одоо хүн төрлөختөнд төрөлхийн байдаг энэ зүйлээ, энэ нандин одоо чанараа бид одоо улам одоо анхаарал хандуулж, улам хөгжүүлж авч явах нь бол чухал юм. За энийг бол одоо шашин шүтлэгтэй ч бай, шашин шүтлэггүй ч бай, ямар ч хүмүүс одоо анхаарах хэрэгтэй. Шашин шүтлэгтэй хүмүүс дотор ч гэсэндээ ялгаагүй бүх шашин одоо инэрл хайрыг одоо номлож байна шүү дээ. За тийм учраас бид бүхэн бүгдд нь бол инэрл хайр, сайхан сэтгэл бол маш чухал байна. За бурхны шашинд бол одоо инэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэхийг одоо арга замыг заасан. Харин инэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэхэд юу саад болдгийг бол одоо маш нарийн одоо тайлбарлсан байгаа. Бусдыг инэрж хайрлах энэ сайхан сэтгэлийн одоо сэтгэл төрөхөд саад тодгор болдог зүйл нь бол одоо амин хуваа хичээх, амиа бодох явдал юм. За бид одоо өөрсдийн ойр дотны одоо хайртай хүмүүс мөн одоо өөрийн дайсан гэж одоо ангилж өөрийн одоо хайртай хүмүүс лүгээ одоо сайхан сэтгэлийг одоо тэр хүмүүсээс аз жаргалыг одоо хүртдэг, дайснаас зовлон ирдэг гэж ялгуурлан одоо үздэг шүү дээ. За би байнга хэлдэг. За шинжлэх ухааны эрдэмтдийн одоо тайлбарлаж байгаа квант физикийн одоо онол байгаа. За квант физикийн одоо онолоор бол бидэнд гадаад юмс үзэгдэл бидэнд одоо үзэгдэж байгаа. За хэдийгээр одоо тухайн зүйл тэнд одоо бодиттойгоор байгаа мэт одоо бидэнд үзэгдэж байгаа боловч энэ нь яг үнэндээ бол одоо бодиттоор оршихгүй байгаа гэдгийг квант физикийн онолоор тайлбарлаж байна. За ингээд үзэхлээр бидэнд одоо уур хилэн эсвэл одоо хүсэл шунал хүчтэй төрөх үед цаад зүйлийг одоо яг баттай нэгэн зүйл тэнд байна гэж бодож тэгээд өөрийн одоо ойр дотны хайртай хүмүүс рүүгээ шунал төрүүлдэг. Харин дайсанлага уур хилэн төрүүлдэг юм аа. Харин квант физикийн одоо онолоор бол энэ бүхэн бүгдээрээ бодиттойгоор одоо оршихгүй байгаа гэсэн үг юм. За
Тийм учраас квант физикийн онолоор бол бидний одоо уурыг хүргэж байгаа тэр хүн маань бол одоо яг бодитойгоор одоо оршиж байгаа биш ээ гэдгийг бол тайлбарлаж байна. За тийм учраас хэрвээ тухайн зүйлийн одоо мөн чанарыг үнэн зөвөөр нь сайн ойлгож чадах юм бол уур хилэн эсвэл одоо хүсэл шунал энэ одоо нис унаас цөрөг муу сэтгэлүүд бол арилах боломжтой. За тийм учраас Монголын номын нөхдүүдтэй одоо энийг онцгойлон одоо хэлье гэж бодсон. Бид бүхэн бүгдээрээ амар амгалантай, аятай тухтай, аз жаргалтай сайхан амьдрахыг одоо хүсэж байгаа. Энэ бол бидний одоо зорилго шүү дээ. За энд хүрэхийн тулд бид хамгийн эхлээд өөрийн дотоод сэтгэлээ амгалан тайван болгох хэрэгтэй. Сэтгэлийг амгалан тайван болгоход хамгийн чухал зүйл нь бол одоо инэрэнгүй сайхан сэтгэл юм. Тийм учраас инэрэнгүй сайхан сэтгэлийг бүгдээр анхаараарай. Монголын одоо нөхдүүдтэй одоо тусгаалan гэдэг хэлэх зүйл маань бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголчуудын хувьд ихэнх нь одоо бурхны шинтэй хүмүүс. За түрүүнд хэлсэнчлэн одоо бурхан багшийн айл дурыг бид бүхэн одоо дагж байгаа. За бог зонхоо бол одоо төвдийн амдуу мужаас одоо мэдлэн гарсан. Бидний одоо байнга уншдаг гандан лавжаа ном байгаа шүү дээ. За гандан лавжаан одоо уншлагын дотор юу гэж гардаг вэ гэхээр одоо зүүн цагт одоо аливаа дээдийн номонд одоо сайтар суралцаж одоо зөв үнэн зөв одоо явдал мөрөөр хэрхэн явсан тухай одоо гандан лавжаан номууд дотор гардаг. За тэгээд түүний одоо эрдэм номонд хэрхэн суралцсан үнэн зөв одоо явдал мөрөөр хэрхэн явсан тухай бид бүхэн одоо түүнийг даган дуурайх хэрэгтэй. За хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр одоо энэ дээдийн номонд одоо суралцсан зүйлээ өөрийн одоо өөрөө боддоор хэрэгжүүлэх нь бол одоо маш чухал яваамаа. Тийм учраас Монголын одоо номын нөхдөө та бүхэн бүгдээрээ сая хэлсэнчлэн бог зонховын одоо бог зонховыг дагж байгаа бог зонховын шашныг одоо шүтэж байгаа ийм одоо шавнар шүү дээ. Тийм учраас түүний одоо явдал мөрийг бол бид одоо даган дуурайх бол чухал юм. За ингийн тулд одоо хамгийн эхлээд бид энэ буддийн гүн ухааны гүн гүнзгий ном сургаалт одоо сайтар суралцах нь маш чухал юм аа. За ингээд бурхан буддийн гүн ухааны одоо ном сургаалт гүн гүнзгий сургаал номлолд бол сайн одоо суралцах нь бол маш чухал. Энийг одоо нарийн нягтлж судалж одоо гүн гүнзгийгээр одоо суралцах ёстой. Дан ганцхан одоо сүсэг бишрэл ерөөл тавьсан төдийгээр бол энэ бүгдийг бол мэдэж авах боломж байхгүй. Тийм учраас одоо мөн одоо бог зонховын шашин дэлгэрхэн одоо ерөөл дотор гардаг өөрийн одоо мэдэж авсан зүйлийг боддоор хэрэгжүүлээд түүнийг одоо амьдралах одоо боддоор хэрэгжүүлж ээж одоо энэ бурхны шашин одоо хөгжих болно гэж одоо гардаг. За би анх одоо Монголд очих үед монголчууд бол одоо уншлаг зан үйл хийж байгаа. Үүн дээр нэмээд одоо энэ буддийн гүн ухааны гүн гүнзгий сургаал номлолд бол сайтар суралцах бол чухал байна шүү гэж би монголчуудад загчээсэн. За тий. Та бүхэн одоо мандал өргөх үедээ их өндөр дугаар мандал өргөдөг. За тэгээд хурлын одоо зан үйл уншлагаа сайн хийхин одоо зэрэгцээ энэ гүн ухааны сургаал номлолтоо бол улам гүн гүнзгий одоо суралцах хэрэгтэй шүү гэж одоо монголчуудад одоо загч яасан юм аа. За Монголоос одоо лам хуургууд энтгэд хүрэлцэн ярьж одоо их газар буюу одоо чойрын том татсан хийдүүдэд одоо шавлан сууж буддийн гүн ухаанд гүн гүнзгий суралцж байгаа. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ гүн гүнзгий сургаал номлолд одоо суралцаж энэ номыг одоо зааж сургах мөн одоо суралцах явдалд маш одоо анхаарал хандуулаарай. Ингээд гинса буюу одоо их газарт суралцсан лам хуургууд эрдэм номоо одоо дүүргээд Монгол буцаж очих үед бол тэдгээр хүмүүст тодорхой хэмжээгээр үүрэг хариуцлага хүлээл гэж ажил хийх хэрэгтэй. За гэлэгбийн шашин буюу одоо энэ бог зонховын шашинд бол одоо тагсал хаялцах
энэ чойрын номыг үзэх тал дээр бол маш их анхаарал хандуулдаг. Энэ чойрын датсангууд бол одоо маш багаасаа хүүхдүүдэд одоо багаас нь чойрын одоо ном сургаалыг бол заадаг юм аа. Дөөрэ болон одоо даграг лориг гэх мэт буддийн гүн ухааны чойрын ном сургаалд бол одоо гүн гүнзгий суралцдаг. Тийм учраас Монголын одоо датсан хийдүүд дагсал хаялцах чойрын номууд үзэх тал дээр бол хүүхдүүдэд багаас нь энэ зүйлийг одоо сурах хэрэгтэй, үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Чойрын номыг одоо багаас сайн үзэж чадах юм бол улам илүү одоо оюун ухаантай, хурц оюун ухаантай болдог юм аа. За жишээлбэл одоо Монголын одоо хамбламаас ахуулаад одоо монгол хүмүүс монголчууд их одоо данхар толгойтой байдаг шүү дээ. За тийм учраас та бүхэн одоо энэ өөрсдийн одоо том толгойгоо ашиглаж одоо чойрын номууд одоо сайн суралцах хэрэгтэй. За тэгээд суралцахтаа бол одоо бурхан багшийн одоо айлдвар сургаалыг шууд хүлээж авах уу, эсвэл үүнийг одоо тайлбартаагаар хүлээж авах уу гэх мэт эдгээр бүгдээр наривчлсан судалгаа хийж одоо үзэх хэрэгтэй. За бурханы одоо наландагийн уламжилд бол одоо бурхан багшийн айлдвар сургаалыг шууд хүлээж авахгүй гэж хоёр ангилдаг. Энэ бүхэн бол одоо маш одоо утга учиртай нарийн зүйлүүд юм. За ер нь энтгэгт бурхан багшийн одоо бурханы шашин дэлгэрч одоо анх бурхан багшийн үед одоо бурханы шашин дэлгэрсэн. За тэгээд бурханы шашин одоо дэлгэрснээс хойш бол ер нь хоёр уламжилд одоо харьяалагдаж явсан. Санскрит болон пали уламжлаар явсан. Санскрит уламжилд бол одоо учир шалтгааны үүднээс аливаа нэгэн зүйлийг одоо нэгтэл судалж дагсал хаялцах энэ зарчмаар одоо буддийн гүн ухааны гүн гүнзгий сургаал уламжлалд суралцж ирсэн. За пали уламжилд бол ийм одоо зүйл арай бага байдаг. За төвдийн хувьд их юм бол Чавас Чойжисингээ анх одоо төвдөд дагсал хаялцах энэ зарчмыг одоо бий болгох дэлгэрүүлсэн юм аа. За энэ бол дагсал хаялцах нь бол одоо имбартал имбичер гэдэг одоо ийм зарчмаар явдаг. За ийм одоо арга ухаанаар буддийн гүн ухаанд суралцсан Монголын олон эрдэмтэн төрөн гарсан. За 1959 оноос өмнө одоо төвдөд олон монголчууд байсан. Одоо ялангуяа одоо гомон татсанд бол одоо Монголын асар олон эрдэмтэн мэрэгдүүд эрдэм ухаанд одоо суралцж шавлан одоо сууж исэн. За миний одоо багш, миний туслах багш одоо ойдов цогны гэж одоо багш байсан. Энэ багш маань бол Саражи татсангийн одоо ийм хувраг байсан. За энэ хүн бол одоо өвөр монгол хүн байсан. За төвдөд бол одоо Монголын маш олон эрдэмтэн мэрэгдүүд одоо заларч байсан. За тийм учраас Монголын одоо өвөг дээдсүүд дотор бол одоо чойрын номууд одоо гарамгай суралцж асар олон одоо эрдэмтэн мэрэгдүүд бол төрөн гарсан юм аа. Тийм учраас энэ цаг үед ч гэсэндээ өнөөдөр энэ шинэ цаг үед ч гэсэн одоо залуучууд одоо энэ эрдэм ухаанд одоо сайтар суралцах хэрэгтэй. За миний бас одоо байн хэлдэг зүйл маань юу гэхээр 21-р зууны одоо бурхны шишинтэн байх ёстой гэж хэлдэг. За 21-р зууны бурхны шишинтэн одоо өөрийн сүсэг бишрэл итгэл үнэмшлийг бол одоо мэдлэг боловсролтой холбох хэрэгтэй. Ингэж чадах юм бол одоо 21-р зууны бурхны шишинтэн болж гин гэсэн үг юм аа. За түүнээс ч одоо уламжлал өвөг дээдс эцэг эхийн одоо шүтэж ирсэн одоо ийм уламжлал эмгэх төдийхнэр одоо хандаж болохгүй. За тэгээд олон хүмүүс одоо хэлдэг шүү дээ. Одоо энэ одоо мэдлэг боловсролтой холбогдохгүй бол одоо мухар сүсэг гэж одоо хэлж байгаа. Энэ бол одоо хэрвээ одоо утга учирын сайн мэдэхгүйгээр одоо утга учирын сайн мэдэхгүй бол энэ мухар сүсэг болох аюултай. Тийм учраас бид бүхэн одоо энэ сургаал номлолын одоо гүн гүнзгий утга учирын сайн мэдэж авах хэрэгтэй. Энийг мэдэхгүй одоо залбирч суух юм бол энэ одоо яалч харахгүй мухар сүсэг болно. За яг үнэндээ бурхны шашны одоо зарчим бол мухар сүсгийг одоо үгүйсгдэг, мухар сүсгийг арилгахын төлөө байдаг. Энэ бүхэн бол одоо учир шалтгааны үүднээс сургаал номлоо тайлбарладаг. За тайлбарлахдаа бол одоо суур онол, гэгэрэл төрөх зам мөр, гэгэрлийн одоо мөн чанар энэ бүгдийг бол нэггүй тайлбарлсан байдаг. За тэгээд эдгээр бүгдэд бол бид нар суралцахаас өөр арга байхгүй. Суралцахгүй бол дан ганцхан одоо залбираад сүсэг бишрэл төдийхнөр одоо хандах юм бол энэ бол үр дүн байхгүй болно.
За зарим тохиолдолд одоо багш юу гэж айлдсан байна тэрийг шууд одоо хүлээж авдаг зүйл ч гэсэндээ бас нэг талаасаа учир дутагдaltaй юм аа. Ягаад тэгэхээр багшийн айлдсан сургаал номлыг бид одоо сайн одоо нэгтэлд судлах ёстой. Ер нь бол энэ судлах боломж бидэнд байгаа. За тийм учраас Монголын одоо номын нөхдөө та бүхэн бүгдээрээ энэ ном үзэх тал дээр бол маш их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Татсан хийдүүд маш одоо уламжлаа хадгалж уламжлаад өөрсдийн зан үйл уламжилд бол анхаарал хандуулж байгаа. За үүн дээр нэмээд та бүхэн бүгдээрээ энэ гүн гүнзгий сургаал номлол суралцах талыг бол анхаарах хэрэгтэй байна. За мөн одоо Монголын сүсгтнүүдийн хувьд ч гэсэндээ энэ одоо буддийн гүн ухааны ном сургаалд суралцах нь дан ганцхан одоо лам хуургуудын ажил гэж бодож болохгүй. За бид анх энтгэхт одоо дөрвөж ирснийхэн дараагаар бол одоо бид нар ямар зүйл дээр анхаарал хандуулсан бэ гэхээр бид бүхэн өөрсдийн одоо хэл соёлтой, хэл бичгтэй. Тийм учраас бид өөрсдийн одоо соёл, хэл соёлоо одоо хөгжүүлж үүнийг хадгалан авч явах нь одоо маш чухал байна. Тийм учраас бид энэ одоо тусдаа сургууль, төвдийн одоо сургууль хэрэгтэй гэж одоо эндхийн засгийн газарт ялангуяа одоо пандида нэрүүд одоо ийм хүсэл тавьсан. За тэгээ нэрүү бидний энэ хүсэлтийг хүлээн авч одоо тусгаалan одоо сургууль, төвдийн сургуулиудыг одоо бүрдүүлж өгсөн юм аа. За энэ сургууль болгондоо бол номын багш гэж тусгай багш нарыг одоо томилж байсан. За нэг жил одоо би нэг тийм уриалга гаргасан. За ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд чойрын сургалтыг оруулах хэрэгтэй. За энэ чойрын сургалтыг одоо дагсал хаялцах энэ арга ухааныг бол ерөнхий боловсролын сургуульд одоо оруулах хэрэгтэй гэж уриалга гаргасан. За ер нь бол одоо дагсал хаялцаж ном үзэх энэ арга ухаан энэ одоо уламжил бол зөвхөн одоо татсан хийдүүдэд байсан. Энгийн хүүхдүүд бол татсан хийдэд очиж энэ номонд одоо энэ одоо чойрын номонд суралцах боломж төдийлөн байхгүй учраас ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр дунд нь одоо энэ дагсал хаялцах ийм одоо тусгай хичээлийн хөтөлбөрийг оруулах хэрэгтэй гэж уриалга гаргасан юм аа. За эндхийн одоо Варнасын их сургууль байгаа. За Варнасын их сургуульд бол одоо эрэгтэй эмэгтэй залуучууд одоо суралцдаг. За энэ Варнасын их сургуульд ч гэсэн ялгаагүй бас ийм хүсэл тавьж исэн. Одоо чойрын одоо номыг үзэх хэрэгтэй гэж одоо хүсэл тавьсан юм аа. За энэ цаг үед одоо манай Монголын одоо ард түмэн Монголын одоо номын нөхдөө та бүхэн энэ ном сургаал одоо буддийн гүн ухааны одоо сургаал номлолдоо сайн суралцах хэрэгтэй. Утга учирыг сайн ойлгож авах хэрэгтэй. Буддийн одоо гүн ухаанд номлож байгаа тэр үзэл онолуудыг бол өөрсдийн одоо айл чадхаараа нотолдог, нэгтэлж одоо нотолж чаддаг байх ёстой. За би миний хувьд гэх юм бол одоо энэ тэгт ирснийхэн дараагаар шинжлэх ухааны олон эрдэмтдтэй уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцож эхэлсэн. Шинжлэх ухааны эрдэмтдүүд бол энэ шашин ном сүсэг бишрэлийн тал дээр бол төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин одоо бидний одоо учир шалтгааны үүднээс дагсал хаялцаж, учир шалтгааны үүднээс үзэл онолыг нотолдог энэ зарчмыг бол шинжлэх ухааны эрдэмтэд одоо илүү анхаарал хандуулж эхэлж байна. Орчин үеийн одоо барууны шинжлэх ухаанд бол сэтгэл судлалын одоо энэ мэдлэг боловсрол төдийлөн байхгүй. Ер нь бол одоо хүний аз жаргал, амар амгалан гэдэг маань бол ерөөсөө явж бидний дотоод сэтгэлдээ тулдаг юм аа. Энэ бол одоо ямар нэгэн гэгэрэл, нирваны тухай асуудал ерөөсөө биш. Хүн төрлөختөн одоо аз жаргалтай амьдрахад хамгийн нэгдүгээрт нь бид өөрсдийн дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах нь маш чухал юм аа. За энийг бол одоо шинжлэх ухааны эрдэмтэд олж харж үүн дээр анхаарал хандуулж эхэлсэн. За тэгээ сүүлийн үеийн шинжлэх ухааны эрдэмтэд бол энэ сэтгэл судлалын тал дээр энэ буддийн гүн ухааны одоо сэтгэл судлалын мэдлэг боловсрол дээр бол анхаарал хандуулж байгаа. Тийм учраас Монголын одоо сүсгтнүүд, Монголын лам хуургуу та бүхэн бүгдээрээ өөрсдийн одоо уламжлалт мэдлэг боловсрол дээр анхаарал хандуулах нь бол чухал юм. За энэ одоо суралцахтаа бол одоо учир шалтгааны үүднээс сонгодог одоо зарчмаар одоо суралцах юм бол маш илүү одоо чанартай болно. За ингээд одоо лам хургууд одоо сайтар суралцаж өөрсдийн одоо энэ уламжилт мэдлэг боловсруулаа сайтар эзэмсний дараагаар
одоо бусдад энийг бол одоо сайн ойлгуулах хэрэгтэй. Үүн дотроос ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ч гэсэндээ одоо энэ зүйлүүдийг одоо зааж өгөх нь бол маш чухал байна. За тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ бүгдийг сэтгэлдээ сайн хадгалаарай, сайн бодоорой. Энэ ингэж чадах юм бол одоо маш гүн гүнзгий өргөн дэлгэр өөрсдийн одоо өн эртний уламжлалаа бид хадгалж чадчихин гэсэн үг юм. Яг энэ цаг үед бид нэр одоо цаг үетэйгээ нийцэж олон хүмүүстэй одоо зэрэгцэн үзэл бодлоо солилцох, өөрсдийн одоо соёл уламжаар хадгалах ийм одоо чадвар бий болно. За мөн одоо хэрвээ бид нэр энэ бүгдийг одоо сайн ойлгож авч чадах юм бол бидний соёл уламжлал маань бол одоо орчин үеийн шинжлэх ухаантай нийцэж, орчин үеийн шинжлэх ухаантай хүл зэрэгцүүлэн одоо 강대 투신에서는 따와들 재판에서 담배주는 던져 고담달라 차차로스 야다들이 사가다 за ингээд өнөөдөр зуны ихэнх сарын шөнийн 15-ны 40 өдөр тохиож байна. 제바오지 차지열이 За энэ бол одоо маш онцгой ийм цаг үе юм аа. 그런데 찬스한다 단서스 엔트리 За өнөөдөр 람즈 Денса буюу одоо 셰루 중나스잖아요. их газар чойрын татсангийн одоо томоохон татсан хийдүүдийн одоо хүсэлтээр энэ мөрийн 3 эрхэн номыг тайлбарлаж альднаа гэсэн хүсэл тавьсан. 람즈 조 남바 숨스잖아요. За мөрийн 3 эрхэм гэж зүйл байгаа. За бод мөрийн зэргийн одоо гол утга шимийг одоо бүх утга шимийг одоо багтаах юм бол энэ мөрийн 3 эрхэм дотор хураагдана. За энэ мөрийн 3 эрхэм бол магад гарахын сэтгэл, бод сэтгэл, үнэн үзэл гэсэн одоо ийм 3 зүйл байгаа. Энэ 3 бол маш гүн гүнзгий утгатай. За энэ одоо мөрийн 3 эрхэм дотор гардаг шүү. 몸이 씹을 게 쉽게로 Хүчрхүү бэрх дөрвөн мөрний урсгалд автаж, тайлахгүй бэрх үүлийн хүлээсээр чанга хөлөгдөж, басхуу биед барихын төмөр торонд хоригдоод, балар мөнхгийн түнэр харахгүй бүрхсэн хязгаар үгүй сансрын төрлөөс төрөл тасралт үгүй гурван зовлон нэрвэгдэх энэ мэд инэлсэн ихүүдийн мөн чанарыг игнэгт санан сэтгэлийн дээдийг үүсгэхтэн гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг дээр бол одоо өөр дээрээ бодох юм бол магад гарахын сэтгэл төрн бусдыг энэ хэсэг дээр бусдыг бодох юм бол бод сэтгэл төрдөг юм аа. Тийм учраас би миний хувьд бол эхлээд энэ магад гарахын одоо сэтгэлийг төрүүлэхийн тулд яг энэ хэсэг дээр бол би өөр дээрээ боддог. 개미 로브도 좀 뭐임 봐. 고간다. За ер нь бол одоо аливаа нэгэн зүйлүүд бүхэн бүгдээр уг шалтгаанаас одоо бүрддэг юм аа. Аливаа бидний одоо амсаж байгаа энэ зовлонгууд бол бүгдээр одоо уг шалтгаанаас бүрдсэн. За тэр уг шалтгаан юу юм бэ гэхлээр бол одоо буруу муу үйлээс одоо үүдэлтэй. Тэр үйлүүд нь бүгдээр нисвоност муу сэтгэлтэй холбогдно. Нисвоност муу сэтгэлүүд нь бүгдээр би гих одоо үзэлтэй холбогддог юм аа. Бидний одоо мэдэрж байгаа энэ олон одоо зовлон жаргалын одоо мэдрэмжүүд бүхэн бүгдээр одоо аливаа өөр өөртөө одоо уг шалтгаанаас бүрдсэн гэсэн үг юм. Жишээлбэл одоо дүрс дуу үнэр амт гэх мэт одоо бидэнд одоо мэдрэгдэж байгаа зарим тохиол таатай таагүй олон янзаар мэдрэгдэж байгаа энэ зүйлүүд бол бүхэн бүгдээр одоо бидэнд бол одоо тухайн тэр зүйл нь яалч аргагүй тэнд байгаа бодиттой байгаа мэт одоо ийм бодолд одоо бодлын эрхээр одоо бий болдог. За тэгээд энэ мөрийн 3 эрхэн номуудаар гарч байгаа шүү дээ. Балар мөнхгийн түнэр харахгүй бүрхсэн гэж. Энэ ямар учиртай вэ гэхээр бид аливаа нэгэн зүйлийг одоо яг үнэхээр тэнд байна. Өөрийн мөн чанараараа яалч аргагүй тэнд байна гэсэн энэ бодол одоо хүчтэй байгаа учраас түүний эрхээр аль нэгэн зүйл рүү нь одоо шунаж эсвэл аль нэгэн зүйл рүү нь одоо уурлан хилгэнэх ийм зүйлүүд бий болдог юм аа. Тэгэхээр ингээд үзэх юм бол эдгээр нисвоност муу сэтгэлүүдийн уг үндэс нь бол тухайн зүйл одоо баттай, сайн муу тэр зүйлүүд бол яг баттай тэнд байна гэж бодсон одоо мунхгаас үүдэлтэй юм. За ингээд тэрхүү мунхгийг арилгахын тулд бид аливаа нэгэн зүйлийн одоо мөн чанарыг
одоо нэгтлж үзэх хэрэгтэй. энэ колот Түнхээр одоо тэр бидний уур хилэн төрүүлж байгаа эсвэл хүсэл шуналыг татж байгаа тэр зүйлүүд яг энд одоо үнэхээр тэнд байна уу үгүй гэдгийг бол нэгтлж үзэх шаардлагатай юм аа. За ингээд эдгээр мөн чанарыг одоо сайтар мэдэж авахын тулд Бурхан багш одоо асар олон ном сургаалыг одоо айлдсан. За энэ одоо айлдвар сургаал бол одоо анх дугаар номын хүрд, хоёрдугаар номын хүрд, гуравдугаар номын хүрд гэж одоо ийм гурван зүйлд одоо хураагдж байгаа. За ингээд энэ дотроос бол маш чухал одоо айлдвар нь юу юм бэ гэхээр дөрвөн одоо үүднээс хоосон чанарыг одоо нотлон гаргаж ирсэн. За энэхүү хоосон чанарын одоо үзэл онолыг нарийн одоо сайн тайлбарлсан хүн бол одоо хутагт нагарч байна юм аа. За хутагт нагарч байна хоосон чанарын үзэл онолыг тайлбарлахдаа учир шалтгааны үүднээс нь нэгтэлж судалж нотлон буулгасан юм. За ингээд энэ хоосон чанарын үзэл онолыг нотлон буулгасан 6 одоо алдартай 6 ном зохиосон байгаа. Энэ гурвын одоо хамгийн гол ном нь бол одоо бэлгүүний үндэс хэмээх одоо ном байгаа. За ингээд хутагт нагарч байна одоо хутагт нагарч байна одоо шав чандраг ловн чандра гэрдээ төрөн гарсан ловн чандра гэрдээ гэгэний одоо айлтсан төв дурхуй ном болон одоо төв дурхуйн өөрийн тайлбар гэх ийм хоёр одоо алдартай ном байдаг. За энэ хоёр ном бол одоо миний байнга үздэг ном юм аа. За эхлээд одоо бог зонховын шүтэн барилгын магтаал гэдэг би өглөө болгон уншдаг. Эхлээд энийг уншсны дараагаар бол төв дорхын одоо номноос гол хэсгүүдээс нь одоо уншиж бодож бясалгадаг. За товчлохын бол одоо үйл хийгээд нисуунасаас үйл хийгээд нисуунсыг арилгах юм бол амар амгалантай. Үйл хийгээд нисуунсыг юугаар арилгах юм бэ гэхээр хоосон чанарын үзэл онолоор арилгах болно гэж одоо 400-ад одоо айлдсан байгаа. За шүтэн барилдаж гарсан бүхэн бүгдээрээ хоосон чанартай. За шүтэн барилдаж гарснаар бол одоо хоосон чанарыг нотлон буулгадаг нь бол одоо төв үзлийн онол юм аа гэж одоо номонд гардаг. За тийм учраас одоо бэлгүүний үндэс бэлгүүний үндэс номыг одоо маш нарийн тайлбарсан ном бол төв дорхуйн одоо өөрийн тайлбар энэ хоёр ном бол байгаа. Аливаа юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтэх юм бол учир шалтгааны үүднээ дөрвөн одоо асуудал үүснэ. За тэгээд үүнийг бол одоо төв дорхуу дотор бол одоо дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. За тэгээд энэ бүгдийг бол одоо нотлон буулгаж хоосон чанарыг одоо нотлон буулгахдаа бол маш олон янзын одоо арга ухаанаар нотлон буулгасан. За ингээд олон талаас нь одоо нэгтлээд одоо судалгаа хийгээд юмс бүхэн бүгдээр хоосон чанартай гэх зөвхөн нэг талаас нь үзээд байх юм бол бас одоо үгүйсэх тал туйлширлуу одоо автах үгүйсэх одоо туйлширлуу хэлбэх одоо аюултай. Тийм учраас аливаа нэгэн зүйлийг бол одоо хоёр талаас нь одоо нэгтэл судах хэрэгтэй байгаа юм аа. За энэ бүгдийг бол одоо төв дурхуйн одоо номон дотор төв дурхуйн үндсэн шүлэг дотор бол бүгднийг одоо дэлгэрэнгүй тодорхой айлдсан байгаа. За энэ бүгдийг бол одоо тийм амар ойлгож авах боломжгүй. За мөн одоо төв дурхуйн тайлбар өөрийн тайлбар дотор бол одоо бас гардаг. Энтхийн одоо зарим ловн чандра гэрдэг гэх юм бол одоо энтхийн зарим эрдэмтдийг нилээдгүй одоо шүүмжилсэн байдаг. Ловн босуу ондоо, ловн дигнага одоо эдгээр эрдэмтдийг бол одоо хоосон чанарын үзэл онол, шүтэн барилгын үзэл онолыг бол одоо бүрэн гүйцэд ойлгож аваагүй гэж одоо хүчтэй шүүмжилсэн байдаг. За учир яг одоо учир шалтгааны гүн гүнзгий үзэл онолын тал дээр бол одоо хамгийн гүн гүнзгий үзэл онолыг тайлбарлах тал дээр бол ловн игнэн басуу ондоо гэх мэт эрдэмтэд бол одоо бүрэн гүйцэд ойлгож авч чадаагүй гэж үзсэн байна. 우먼주구에다 또 가서 그래. 가다 지면한다. 파괴님께서 뭐 직주 태워. 다녀도 버리고 쎄서도 태워. За ингээд юмс бүхэн өөрийн мөн чанараараа бүтэх юм бол одоо дөрвөн асуудал үүснэ. За тэгээ энэ дөрвийг бол одоо
хотогтын тэгш агуулгын бэлэг оюун юмс үзэгдлийг одоо үгүйсгэхэд хүрнэ. Аливаа нэгэн зүйлийг одоо учир шалтгааны үнэмлэхэн үнний төвшөнд одоо хаагаад олдохгүй болно гэх мэт одоо ийм дөрвөн одоо ухаан дөрвөн ницаалт байдаг. За тэгээд энэ бүгдийг бол одоо төв дурхан үндсэн тайлбар үндсэн одоо шүлэг түүний өөрийн тайлбар дотор их дэлгэрэнгүй одоо альцсан байгаа. За ингээд эдгээр бүгдийг сайн бодож бясалгаж чадах юм бол үнэхээр бүтсэн гэдэг тэр мунхгийг бол одоо бид арилгах боломж одоо бүрдэн үнэхээр одоо нэг өөрчлөлт гарч эхэлнэ. За ингээд хотогт нагарч унаа одоо бэлгөөний үндэс үүн дээр нэмээд чандар гэрдэгийг одоо сайтар ном зохиолуудыг одоо нэмээд үзэх юм бол үнэхээр бид нар одоо тэр мунхгийг бол арилгах боломж байгаа. За хэрвээ одоо энэ бүгдийг одоо сайн ойлгож авч чадах юм бол тэр мунхэгд бол үнэхээр нөлөөлөх боломж байна. За тэр мунхгаас одоо юмс бүхэн өөрийн мөн чанараараа бүтсэн гэдэг тэр мунхгаас нисванаас сэтгэл хөдлөлтүүд бол бий болдог. За мөн одоо 400-д одоо айлцсан байгаа шүү дээ. Бид биеийн одоо бүхий л биеийн мэдрэхүй төгсөн байдаг. Яг үүнтэй адилхан нисванаас бүгдэд юмс бүхэн бүгдээрээ мөн чанараараа бүтсэн гэхэд энэ мунхаг төгсөн байдаг. Тийм учраас энэ мунхгийг арилгачих юм бол бусад нисванаасууд бүгд аяндаа арилах болно гэж одоо айлцсан. Энэрэнгүй сайхан сэтгэл төдийхнэр бол одоо энэ мунхгийг арилгах боломж байхгүй. Өөрсдийн одоо ерөнтгөр нь дарах хэрэгтэй. Мунхгийн ерөнтг нь бол одоо мэдлэг бэлэг оюун шүү дээ. Тийм учраас юмс бүхэн мөн чанараараа бүтсэн гэдэг энэ мунхгийг арилгахын тулд юмс бүхэн бүгдээрээ хоосон чанартай гэдэг энэ бэлэг оюун одоо зайлшгүй шаардлагатай болно. Тийм учраас энэ бэлэг оюуныг одоо бид нэр мэдэж явах хэрэгтэй. За миний хувьд бол одоо багаасаа хоосон чанарт их сонирхолтой байсан. За миний багш одоо ойдуу цогны багш маань бол энэ дээр маш их тус болсон юм аа. За энэ тэгт ирснээсээ хойш би хоосон чанарыг бол маш гүн гүнзгий одоо үзэж судалж ирсэн. За тэгээд хоосон чанарын одоо үзэл онолыг сайтар ойлгож аваад үнэхээр одоо үнэн зөвөөр нь суралцж чадах юм бол энэ мунх одоо аливаа одоо сөрөг зүйлүүдийг бүгднийг одоо арилгах боломж байгаа юм аа. Юмс бүхэн бүгдээрээ гарын алган дээр тавьсантай адилхан одоо юмс үзэгдлийн эзэн мөн чанарыг бол одоо ил тодор харах боломж байгаа юм аа. За үнэхээр одоо бид хоосон чанарын үзэл онолыг одоо сайтар ойлгож авч үнэн зөвөөр нь ухаарч чадах юм бол одоо гэгэрэлд хүрэхэд бол боломжтой юм байна гэсэн бодол одоо төрж эхэлж байна. За ингээд энэхүү одоо хоосон чанарын үзэл онолыг одоо сайтар ойлгож аваад үүнийг бод сэтгэл энэрэнгүй сайхан сэтгэлтэй одоо холбох хэрэгтэй. Хэрвээ одоо ингэж энэ хоёрыг хооронд нь хослуулж чадах юм бол одоо хоёр үнний одоо далавчаар одоо гэгэрлийн хутагт хүрнэ. Хунгийн хаан бусад одоо сүргээд дагуулan явдагтай адилхан одоо өөрөө гэгэрэлд хүрж бусад амьтдыг өөрийн араас одоо дагуулж гэгэрэлд одоо хөтлөх ийм боломж бүрдэх юм байна гэсэн ийм ерөөлийн хэсэг бол одоо төв дурхан үндсэн шүлэг дотор гардаг. За анх одоо би нутагтай байх үедээ одоо 14-р Далай ламаар одоо тодорхойлсон өмнө бол би хөдөөний тосгоны жоохон хүүхэд байсан. За тэгээ хожимоо одоо ингээд одоо 14-р Далай ламаар одоо ширээн залагдаж ингээ багш нарт одоо шав орж ном үзэж эхэлсэн. За энэ үед бол одоо миний хоёр янзан багш бол одоо үнэхээр номоор одоо номын одоо дээдийн номыг одоо хөтөлж намайг дагуулan явсан. За тэгээд энэ үед бол үнэхээр одоо гүн гүнзгий сургаал номлол бол суралцж эхэлсэн. За тухайн үед бол эхэндээ одоо номонд одоо суралцж байсан боловч алгуур одоо улам гүнзгий, улам учир шалтгааны үүднээс нь бодох юм боломж нөхцөл бүрдэж эхэлсэн юм аа. За ингээд хойшлох тусмаа бол одоо нисванаас муу сэтгэлийг арилгах боломж үнэхээр байдгийн байна. Ийм замаар одоо ийм арга замаар нисванасыг арилгах боломжтой гэдгийг яг одоо бодиттой харж эхэлсэн юм аа. Тийм учраас та бүхэн бүгдээрээ энийг одоо сайн тогтоож аваарай. Энийг сайн ойлгож авах хэрэгтэй. Дацсангууд, чойрын том дацсангууд, дацсан хийдүүд бүгдээрээ буддийн гүн ухаанд суралцж байгаа. За тэгээд суралцахтаа бол үндсэн үзэл номлол одоо их сургуульчууд дээр сайтар суралцах хэрэгтэй. Бог Зонховын одоо алдартай 5 ном байгаа шүү дээ. Энэ 5 номыг бол одоо сайн үзэж судлах хэрэгтэй байна.
одоо ч гэсэн одоо сайдар үз судалж байгаа. Энийг одоо алдахгүй өшөө цааш нь одоо үргэлжлүүлж одоо явах хэрэгтэй. Бид бүхэн бол богд зонховын одоо намтар түүхийг даган дуурайх хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн одоо богд зонхов Эрдэм номод хэрхэн суралцсан, түүнийг амьдрал ахуйд хэрхэн хэрэгжүүлсэн энэ бүгдийг одоо бид нэр дагаж явах хэрэгтэй байгаа юм аа. За бидний хувьд бол одоо богдзонховын шашинтай учирсан богдзонховын шашныг одоо шүтж байгаа. Хэрвээ одоо бид энэ гүн гүнзгий сургаал номлолдоо сайтар суралцж чадах юм бол богдзонховын одоо шашныг одоо шүтсний ач тус нь гарна. Энэ шашинда одоо хувь нэмэр оруулж ийн гэсэн үг юм аа. 남주 안더 책디 되지 샤쇼 디 젊은 숭 토르빈 아니야 되지 중기디 За 네 남주디 богдзонховын одоо хэсэг бусаг одоо номнууд дотор энэ одоо зөвлөл гарч байна. 익성부터 하네 얘네 젊으실야 저기 얼럽지 Сахуу бомбо агуундаг ба одоо алс нутагт очоод алс нутагт очисон хойноо одоо богд зонховд нэг загтал илгээсэн байгаа. За энэ загтал нь ямар загтал байсан бэ гэхлээр одоо товч гэгэрэлд хүрэх гэгэрлийн хутгийг олоход одоо яг товч анхааран авлага юу байна вэ гэж одоо асууж одоо ийм загтал явуулсан байна. За энэ загтлын хариуд богд зонхов одоо энэ мөрийн гурван мэрхэм номыг одоо зохиосоо. За ингээд энэ мөрийн гурван номыг зохиож одоо загтал болгож илгээсэн. За тэгээд энэ дээрээ одоо би хожимо бурхны хутгийг олсон хойноо хамгийн ихэнд би дээдийн номын аршааныг хамгийн ихэнд чамд номлох болно гэж одоо альцсан байгаа. За тэгээд энэ номын одоо мөрийн гурван мэрхэм номын төгсөлд нь бол гардаг аглыг шүтэн хичээнгүй хүчийг үүсгээд аштын хэрэгэ түргэн бүтээгдэхүүн хүүмэн гэж одоо гардаг. 그래서 За ингээд энэ төгсгөлд нь бол одоо аштын хэрэгэ түргэн бүтээгдэхүүн хүүмэн гэж одоо хэлж байгаа. Бид бүхэн бүгдээрээ одоо аль болох энэ хүүмэн гэдэг дотор одоо хамрагдах хэрэгтэй. За ингийн тулд одоо бид нэр энэ номонд одоо сайтар суралцах хэрэгтэй байгаамаа. За ингээд мөрийн гурван мэрхэм номын тайлбараа эхлэе. Богд тойн багш нарт мөргмөө. За мөрийн гурван эрхэм номон дотор бол багшийг шүтэх ёсны тухай бол тусгайлан одоо айлдаагүй. За богд тойн багш гэж одоо гарч байгаа. Богд гэдэг нь бол баг төрөлхийдний одоо анхааран авлагыг бол гаргаж байгаа. За баг төрөлхийдэн нарыг бол одоо удирдах амар амгаланд хөдөлдөг учраас богд гэж одоо гарч байна. Тойн гэдэг нь болохоор ертөнцийн одоо өнгө янз бүрийн одоо зүйлд автахгүйг одоо харуулж тойн болгож байна. За ингээд багш гэж гарч байгаа. За багш гэдэг нь бол одоо өөрөө одоо зовлон хүсэхгүй байгаатай адилхан бусад хамаг амьтад ч гэсэн бүгдээрээ зовлон хүсэхгүй, бүгд жаргалыг хүсдэг. Тийм учраас эдгээр амьтдыг бүгднгийн амар амгалантай болгоё, аз жаргалтай болгоё гэдэг одоо ийм сэтгэлийг эрхэмлдэг. Одоо жишээлбэл бодисодын явдал орхуу номод дотор гардаг. Одоо бодийн сэтгэлийг төрүүлээд амгалангаас амгаланд хүрэхээс одоо саруул оюун ухаантай хинж татгалзахгүй, өөрийн одоо жаргалыг бусдын зовлонгоор солихгүй бол гэгэрэлд өрөх ямар ч боломж байхгүй гэх мэтчлэн бод сэтгэлийн тухай одоо энэ маш дэлгэрэнгүй одоо айлцсан байгаа. За тэгээд энэ бүхэн бол үнэхээр одоо бод их одоо дээд явдлаар бодисодын одоо явдлаар явж байгаа. Энэ бодисодын явдал гэдэг бол одоо баг төрөлхийтэн нараас онцгой илүү учраас одоо дээд багш гэж одоо нэрлсэн байгаа. Ингээд энэ богд тойн багш гэдэг нь бол одоо гурван төрөлхийтний утгыг бол бүгдэнд нь одоо багтааж гаргасан юм аа. За эхний шүлэг нь бол бурхны эрхэм зарлиг бүхний шим утга бодисодоо дээдэс нарын сайшаасан мөр ховд гитлэхийг хүсэгчдийн орох холмыг хэр чадлаар би номлосгоо. За ингээд хэр чадлаар би номлосгоо гэдэг дээр бол одоо өөрөө дорд газрыг барьж өөрийн одоо омгийг дарж байгаад одоо энэхүү номыг одоо номлох гэсэн одоо утгатай энэ ийм утгад илэрхийлж байна. Сансрын амгаланд үл тачааж чөлөө уучрлын хэргийг гаргахад хичээснээр бурхныг баясгах мөрд сэтгэл итгэсэн хувьд бүгд тунгалаг сэтгэлээр сонсохдун гэж байгаа. За энэ нь бол одоо шамнарыг энэ номыг одоо сонсохдун сонсхийг одоо хүссэн ийм одоо шүлэг байна, ийм утгатай.
За 3 дахь шүлэг нь асар ариун магад гарахын үгүйгээр сансрын далайн амгалангийн үрийг хүсвч амьдрах арга үгүй. Орчлон чунаснаар амтан бөгөд огоод хүлэгдсэн тул магад гарахыг эхэнд ирэх тун гэж гарч байна. Магад гарах уу буюу одоо нирваны хотыг олъё гэсэн ийм одоо хүсэл сэтгэл байхгүй бол нирванд хүрэх боломж байхгүй. Тийм учраас хамгийн эхлээд бол магад гарахын одоо сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй гэдгийг бол энд гаргасан байна. За энэ магад гарахын сэтгэлийг хэрхэн яаж төрүүлэх вэ гэвэл чөлөө уучрал олдоход бэрх насанд завгүйг сэтгэлдээ дадуулснаар энэ насанд шунахыг буцаана. Үүлийн үр хуурмаггүй орчлонгийн зовлон үргэлж санаваас хойдын шунал буцнаа гэдэг энэ шүлэг дээр одоо тайлбарлаж байна. За юуны төрөнд бол одоо энэ насны одоо элдв зүйлд одоо шунахыг буцаана. За энэ насны одоо шунлыг одоо арилгаснараа дараад нь бол одоо хойд насны шунлыг бас одоо арилгах хэрэгтэй. Хэдийг хичнээн одоо энэ насандаа одоо бид нэр одоо амар амгалан олж авсан ч гэсэн хойд насандаа бид нэр үнэхээр сайн төрөл төрнө гэсэн баталгаа бас байхгүй. Тийм учраас бид одоо ерөөсөө энэ насанд ч тэр хойд насанд ч тэр аль алинд нь одоо бид зовлон амсахгүй тулд одоо нирваны хотыг одоо олох хэрэгтэй гэдгийг энэ хэсэгтээ одоо гарч байна. За үүнд одоо хүрхийн тулд магад гарахын одоо сэтгэлийг төрүүлэхийн тулд одоо бид нэр сахил сануур сахих хэрэгтэй. Гинэн гицэл гэлэн гэх мэт одоо эдгээр сахил сануур одоо сахих хэрэгтэй болно. Ийхүү дадлууснаар орчлонгийн хөдөл чуулганд эгшин төдийч сэтгэл үл дурших ба өдөр шөнөд гитлхийг хүссэн оюун төрвөөс өдгөө тэр цагт магад гарахыг төрнө гэж. За хамгийн эхлээд бид бүхэн нисванасыг сайн таних хэрэгтэй. Нисванас гэж юу байдаг вэ? Түүний хор уршиг нь юу вэ нү? Тэр нисванаст муу сэтгэлүүд хаанаас бий болж байна уу гэдгийг ойлгож авах хэрэгтэй. За энэ нисванасын уг үндэс нь бол одоо юмс бүхэн мөн чанараараа бүтсэн гэдэг энэ буруу бодол юм аа. Үүнийг арилгах юм бол одоо бид нэр гэгэрэлд хүрэх одоо боломжтой юм байна. Тэгэхээр бидний одоо хамгийн гол одоо зүйл маань анхаарах ёстой зүйл маань бол энэ юмс бүхэн мөн чанараараа бүтсэн гэдэг энэ мөнхгийг одоо арилгах явдал юм. Хэрвээ энийг одоо үнэхээр энийг арилгах боломжтой юм байна гэдгийг мэдчих юм бол аяндаа одоо гэгэрэлд хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл бол төрж эхэлдэг юм аа. За магад гарахын нэн ариун бод сэтгэлээр машид эс эзлэгдвээс ханцчгүй бодийн хотолжуулсан амгалангийн уг болох тул оюун төгөлдрөөд бодийн дээд сэтгэлийг үүсгэх. Хэрвээ одоо магад гарахын сэтгэл нь хоосон чанарын магад гарахын сэтгэл нь бол одоо бод сэтгэлтэй холбогдохгүй бол бурхны утгад одоо хүрэх боломж байхгүй. Олон одоо дээдсүүд бүгдээрээ нисванасыг одоо дарах зөвхөн одоо нисванасыг дарах тал дээр анхаарал хандуулсан. Гэвч энэ бүхэн бүгдээрээ тэдгэр хүмүүс бол эцэстээ бурхны утгыг одоо төгс гэгэрэлд хүрч чадаагүй. Учир нь юу вэ гэхлээр бод сэтгэлийг одоо төрүүлээгүй. Тийм учраас бид бүхэн одоо дан ганцхан магад гарахын сэтгэлээр одоо ханж болохгүй. Үүн дээр нэмээд одоо бод сэтгэлийг төрүүлэх шаардлагатай. За тэгвэл бод сэтгэлийг одоо хэрхэн яаж бодох ёстой вэ гэхлээр 7 дугаар шүлэг буюу одоо хүчрхүй бэрх дөрвөн мөрний урсгалд автаж, тайлхгүй бэрх өвлийн хүлээсээр чанга хүлэгдэж, басхуу биед барихын төмөр торонд хоригдоод, балар мөнхгийн түнэр ханахгүй бүргсэн хязгаар үгүй сансрын төрлөөс төрөлд, тасралт үгүй гурван зовлон дээр үүдэх энэ мэд инэлсэн ихүүдийн мөн чанарыг игэгт санан сэтгэлийн дээдийг үүсгэх дүн гэдэг. Энэ хэсгээр бол бод сэтгэлийг төрүүлэх арга ухааныг бол заасан байгаа. За энэ дээр энэ мэд инэлсэн ихүүдийн мөн чанарыг гэдэг энэ хэсгээр би одоо юу гэж боддог вэ гэхээр энэ дээр би өөрийгөө боддог юм аа. Магад гарахын одоо сэтгэлийг төрүүлэх үедээ зовлонгоос гэтлээ гэгэрлийн утгийг олъё гэдэг энэхүү одоо магад гарахын сэтгэлийг төрүүлэх хэсгээр энэ мэд энэлсэн гэдгийн оронд энэ мэд энэлсэн өөрийн мөн чанарыг гэж одоо бодох юм бол маш хүчтэй нөлөө үзүүлж байгаа. За ингээд биед баримтлах одоо би гэж бодох энэ буруу бодолд автаж бидний одоо нисванас сөрөг сэтгэлгүүд хөдөлж одоо бий болж байгаа. За тэгээд энэ бүгдийн уг үндэс нь бол одоо юмс бүхэн өөрийн мөн чанараараа бүтсэн гэдэг энэ мөнхөөр тулж байгаа. Тийм учраас
다 동보일로스 Энэ Балар Мунхгийн түнэр ханхуу бүргсэн гэдэг энэ хэсгээр бид нэр онцгойлон одоо анхаарах хэрэгтэй байгаа. Юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгүй. Гэтэл бид бүхэн бүгдээрээ одоо юмс үзэгдлийг дотоод гадаадын аливаа юмс үзэгдэл бүхэн бүгдээрээ үнэхээр баттай байна. Үнэхээр өөрийн мөн чанараараа бүтсэн байна гэж одоо бодоод байдаг. За энэ буруу бодлын ирэхээр бидний одоо энэ уур хилэн хүсэл шунал гэх мэт сэтгэл одоо сөрөг сэтгэл хөдлөлүүд бол одоо бий болдог. Энэ сөрөг сэтгэл хөдлөлийн одоо нөлөөгөөр энэ үүний ирэхээр бид ямарваа янз бүрийн одоо буруу муу үйлүүдийг хийдэг. Энэ муу үйлүүд хийснээрээ бид нэр орчлон хорвоод төрөл авч янз бүрийн одоо зовлон амсж байгаа. Тийм учраас энэ хэсэгтэр одоо магад гарахын сэтгэлийг одоо төрүүлэх үедээ бол энэ дээр өөр дээрээ бодож Ихүүдийг гэдэг энэ хэсгийг бол өөрийн мөн чанарыг гэж бодож байгаад магад гарахын сэтгэлийг бодож баслагдаг. Харин бодис сэтгэлийг төрүүлэх үедээ бол одоо энэ мэд энэлсэн ихүүдийн мөн чанарыг эгнэгт санан сэтгэлийн дээдийг үүсгэх түн гэж одоо боддог юм аа. За ингээд үзэхлээр бол бусдыг одоо бодох одоо хэдий хэмжээнд бодно тэр хэмжээгээр инэрэнгүү сайхан сэтгэл улам одоо хүчтэй бий болдог, бод сэтгэл бий болно. Учир нь юу вэ гэхлээр бусад одоо аливаа хүн амтан бүхэн бүгдээр зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэгээрээ бүгд адилхан. За зарим одоо амьд болол одоо ерөөсөө зовлон хүсдэг хэрнээ жаргалыг хүсдэг хэрнээ тэр жаргалдаа хүрэх арга замаа огт мэддэггүй. Үнэхээр одоо энэ Балар Мунхагийн одоо ханхууд бол бүрэн гүйцэд одоо автцсан байдаг шүү дээ. За ингээд бид бүхэн бүгдээрээ одоо саяны ярьсан зүйлүүдийг одоо сайтар бодоод үйл хийгээд нисуунаас тэдгээрийн мөн чанар, тэдгээрийн уг үндэс энэ бүгдийг одоо сайн бодож чадах юм бол одоо энэ зовлон арилах боломж байгаа юм байна. Зовлон арилах боломж байгаа бол эдгээр хүмүүсийг эдгээр одоо бусдыг амар амгаландаа болох боломж байгаа гэсэн ийм хүчтэй хүсэл эрмэлзэл аянда төрж эхэлдэг юм аа. За тийм учраас энэ игнэгт одоо энэ мэд инэлсэн ихүүдийн мөн чанарыг игнэгт санаа сэтгэлийн дээдийг үүсгэх түн гэдэг нь бол одоо бод сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй гэдгийг одоо гаргаж байна. За үүний дараагаар бол одоо хоосон чанарын үзэл онолыг гаргана. Үнэн үзлийг одоо гаргана. Орших ёсыг онсон бэлгүүн үгүй бол магад гарах ба бод сэтгэлийг дадуулсан ч орчлонгийн үндсийг тасалж үлж чадах тул онож шүтэн барилгыг мэдэх аргад шамд. За уг нь бол одоо шүтэн барилга гэдгийн оронд хоосон чанар гэж одоо гарах ёстой. Гэтэл бог зонхойн одоо шүтэн барилга бол үнэхээр бог зонхой бол шүтэн барилга гэдэг дээр маш их онцгой анхаардаг байсан. Тийм учраас энэ онож шүтэн барилгыг мэдэх аргад шамд гэж одоо айлдсан байна. Химбэр орчлон ба нирваны юмс бүгдийн уг үр хизээд үл эндүрдгийг үзэх ба зоригдлын тушаа бүгдийг игдвээс тэр бар бурхны баясах мөрд орвааг. За бэлгүүний үндэс номон дотор гардаг одоо бурхан бие цогцтой биш, бие цогцоос тусдаа бурхан гэж байхгүй гэдэг ийм зүйл байгаа. За энэ хэсэг дээр бол одоо би өөрийгөө боддог, би цогцос биш, бие цогцоос тусдаач биш. За тэгээд яг одоо би гэдэг үл одоо би гэдэг чинь яг аль нь вэ гэдгийг одоо боддог. За энийг бэлгүүний үндэс номон дотор бурханыг одоо бурхан дээр жишээ авч айлцсан бодвол би өөрөө дотороо бодохдоо би өөр дээрээ бодож одоо бяцлагдаг юм аа. Ингээд олон талаас нь ингээд аваад үзэх юм бол миний бие цогцос би биш. Энэ бие цогцос тусдаа би гихч одоо байхгүй. Ингээд үзэхлээр яг би гэдэг чинь хаана байна вэ гэдэг ийм асуулт бол аяндаа гарч ирнэ. За ингээд үзэхлээр би гэдэг одоо аливаа нэгэн зүйлийг одоо би гэж нэрлэж байгаа. Тэр нэрлэж байгаа одоо нэрийтгэлийн суур болсон тэр зүйл нь юу байна вэ? Нэрлэж байгаа зүйл нь аль нь байна вэ? Энэ бүгдийг одоо ингээд
нэггүй тус бүрчлэн одоо сайн бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр ингэж бодож чадах юм бол одоо би гэгч маань үнэхээр одоо өөрийн мөн чанараараа оршиж байгаа зүйл байхгүй юм байна гэсэн ойлголт одоо бий болдгоо. Энэ бүгдийг бол би өдөр болгон бодож бясалгадаг. Бодож бясалгахтай бол төв дурхын үндсэн шүлэг түүний өөрийн тайлбар энэ одоо номуудтай уялдуулан одоо бодож бясалгадаг. За би гэгч маань үнэхээр тэгвэл байхгүй юм уу гэвэл тийм биш ээ. 딱 맞추셨어. 야, 팬 Юмс энэ одоо би гэдэг маань бол одоо мөн чанараараа оршихгүй байгаа боловч огт байхгүй гэсэн үг биш. Учир нь юу вэ гэхлээр энэ би гэдэг зүйл маань одоо сайн муу таатай таагүй зүйлүүдийг мэдрээд байна шүү дээ. Энэ мэдрээд байгаа нь бол одоо огт байхгүй гэсэн үг биш юм аа. 차셰 파사인 루자네 차젠 루사디 За жишээлбэл одоо миний бие гэж одоо ярьдаг миний биеийг одоо бид нар хувь тус бүрээр нь одоо задлж үзээд миний одоо гар мөн үү миний хөл бие мөн үү гэх мэтчлэн ингээд үзэх юм бол энэ бие цогц дотроос бол одоо бие гэдгийг олж гаргаж ирч чадахгүй. За сэтгэлийг одоо аваад үзэхээр миний сэтгэлж гэсэн одоо бас бие биш шүү дээ. Сэтгэл гэдэг маань бол за ингээд сэтгэлийг бол одоо бүр цааш нь одоо гүнзгий одоо төвшин тайлбарлсан нь бол нуус тарины номлол дотор гардаг. За нуус тарины номлол дотор бол одоо энгийн үзэгдлүүд байгаа. Энгийн үзэгдлүүд хураагдаж дуусаа цаашаага 3 одоо шингэлт гэж байдаг. Энэ 3 шингэлтийн үед сэтгэлүүд бол улам одоо гүн гүнзгийгээр одоо улам одоо нарийн төвшөнд одоо хураагдаж одоо явдаг. За явсаар байгаад гэгэн гэрэлд одоо тулдаг. Гэгэн гэрэлч гэсэндээ одоо агшинаар одоо ингэж оршиж байдаг. Ингээд үзэх юм бол одоо бидний сэтгэл маань бол бие биш юм. За одоо их төгсгөл дотор одоо гардаг. За ингээд гадаад гэгэн гэрэл, дотоод гэгэн гэрэл гэж одоо ийм зүйлүүдийг номлодог. Энэ бүгдийг ингээд аваад үзэх юм бол бидний сэтгэл гэдэг маань бол яг үнэндээ бие биш гэдгийг энэ бүгд дээр маш тодорхой одоо тайлбарласан байгаа. 전혀한다. 쉬어리 지산 추인 저디 아니 За чойн зод гэж одоо ном байдаг. 마셔보시러 지세네. За чойн зод номыг одоо өдөр болгон одоо надад одоо тайлбарлаж байсан. За тэгээд тийм учраас олон жилийн өмнө одоо энэ номыг би багшаараа хөтлүүлж ирсэн. За багшаараа хөтлүүлсэн тэр цагаас хойш би байнга одоо өдөрт нэг хуудсыг одоо өдөр болгон алгасахгүй одоо ингэж уншиж ирсэн. За энэ номон дотор бол гадаад одоо гэгэн гэрэл, дотоод гэгэн гэрэл аль альны одоо нарийн тайлбарлсан байгаа. За тэгээ энэ бүгдийг бол би өдөр болгон бодож бясалгадаг. За тийм учраас энэ бог зонховын одоо айлдар дотор гарч байна. Шүтэн барилгыг мэдхүйн аргад шамдаг. Химбэр орчлон ба нирваны юмс бүгдийн уг үр хизээд үл энэ дүрдгийг үзэх ба зоригдлын тушаа бүгдийг ивдвээс тэр бэр бурхныг баясах мөрд орваа гэж одоо айлцсан байна. Энэ хэсгүүд дээр бол одоо гүн гүнзгий үзэл онолыг одоо нотолж байгаа. Гүн гүнзгий үзэл онолыг нотлоход бол одоо маш гайхамшигтай ухаан бол шүтэн барилгын одоо ухаан юм аа. Юмс бүхэн бүгдээр өөрийн мөн чанараар бол бүтээгүй. Хайгаад үзэх юм бол ерөөсөө олдохгүй байна. Гэвч энэ нь огт байхгүй гэсэн үг биш ээ. Ямарваа нэгэн одоо таагүй зүйлүүдийг мэдэрч байгаа учраас огт байхгүй гэсэн үг биш. За ингээд нэг талаасаа хоосон чанартай нөгөө талаасаа энэ нь огт байхгүй биш. Энэ хоёр зүйлийг одоо хооронд нь уялдуулж гаргаж ирсэн ухаан бол энэ шүтэн барилгын ухаан юм. За ингээд шүтэн барилгын энэ ухааныг бол одоо гүн гүнзгий үзэл онолыг гүнзгий төвшөнд нотлон тайлбарлсан ухааны дээд нь ухааны хаан нь гэж одоо магтсан байдаг. За шүтэн барилдаж гарах гэдэг энэ ойлголт байгаа. Энэ үг. Зоригдлын тушаа бүгдийг ивдвээс тэр бэр бурхныг баясах мөрд орваа. Хуурмаггүй шүтэн барилгад үзэл ба хоосныг зөвшөөрөх хагдсан хоёр ойлголт хэдий чинээнд тусдаа үзэгдэхийг хүртэл хизээд чадагчийн тааллыг үл онмоо гэж. За ингээд хоосон чанарыг нотолдог олон янзын арга ухаан байгаа. 7 ухаан, 1 ухаан олноос хагдсан олон болон нэгээс хагдсан гэх мэт одоо энэ маш олон янзын одоо учир шалтгааны нотлохоонууд байдаг. За эдгээр одоо ухаануудаар ингээд юмс үзэгдлийн мөн чанарыг ингээд аваад үзэх юм бол тэр бүхэн юмс үзэгдэл бүхэн бүгдээр хоосон чанартай юм байна гэдгийг үнэхээр одоо нотолдог.
타쳐시. За юмс үзэгдлийн одоо мөн чанарыг хайж үзэх хэрэгтэй. Хайгаад үзэхэд бол энэ олон янзын учир шалтгааны нотлохоогоор тал бүр байсан ингэж судалгаа хийгээд ирэхэд бол энэ үнэхээр одоо өөрийн мөн чанараар бүтээгүй юм байна гэдэг одоо дүгнэлтэнд бол одоо хүрхээс өөр харахгүй болно. Энэ нь юу гэсэн үг гэхээр огт байхгүй одоо өөрийн мөн чанараар үнэхээр байхгүй боловч энэ нь огт байхгүй гэсэн үг бас биш юм аа. Тийм учраас нэг талаасаа хоосон чанартай нөгөө талдаа энэ нь одоо оршиж байгаа гэдэг энэ хоёр зүйлийг бол одоо хооронд нь уялдуулж одоо бодох хэрэгтэй. За ингээд хизээ нэгэнтэй сөөлжих үгүүгээр нэгэн зэрэг хуурмаггүй шүтэн барилгыг үдсэн төдийд магд мэдлийн орныг баригдах бүгдийг эвдвэс магдтай тэр цагт үзлийн нэгтлэл гүйцэнэ гэж гарч байна. За тэгээ түрүүн одоо төвд орохын үндсэн шүлгээс иш татж тайлбарласан. За гадаад дотоод сэтгэл гадаад дүрс гэх мэт одоо ийм материалын зүйлүүд энэ бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараар үнэхээр баттай байгаа мэт одоо ийм бодол бидэнд одоо байнга байж идэг. Хэрвээ бидэнд үзэгдэж байгаа шиг бидэнд мэдрэгдэж байгаа шиг үнэхээр баттай оршиж байсан бол тухайн зүйлийн мөн чанарыг нэгтэл судлаад ирж хайгаад олж авах боломжтой. Гэтэл энэ бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгүй зөвхөн нэр томьёолын төдийд л оршиж байгаа учраас энэ бүгдийг ирж хайгаад олж чадахгүй байгаа юм аа. Тийм үү? Ингээд хоосон чанар гэдэг маань бол одоо юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгүй гэдгийг одоо гаргаж ирж байгаа. За ингээд үзэгдэж байгаа тэр зүйл маань бол одоо өөрийн мөн чанараараа одоо бүтээгүй бусдаас хамааралтайгаар одоо оршиж байгаа. За ингээд үзэгдлээр буян хязгаарыг арилгах, байхгүй хязгаарыг хоосноор ницаах ба хоосон бээр уг үрд ургах ёсыг мэдвэс хорт эцэслэн барих үзэлд үл будлаагдах болоо. Аяа энэхүү мөрийн 3 эрхмийн ансийг өөрөө наривчлан мэдих цагт аглыг шүтэн хичээнгийн хүчийг үүсгээд аштын хэрэгэ түргэн бүтээгтэн хүүмэн гэж одоо альцсан байна. Энэ одоо номын төгсгөлд одоо хүүмэн гэж өөртөө ойртуулж дотномжилж одоо ингэж альцсан байна. За ингээд миний хувьд гэх юм бол богд зонховтой би нэг нутгийн хүн. За ингээд одоо үнэхээр богд зонхов одоо хүүмэн гэж ингэж дотномжилж айлдсан үед бол надад үнэхээр одоо сайхан одоо таатай санагддаг. Учир нь юу вэ гэхээр бид одоо нэг талаасаа нэг нутгийн хүмүүс за ингээд аштын хэрэгэ түргэн бүтээгдэхүүн хүүмэн гэдэг ингээд номоо одоо төгсгсөн байна. Хэмээх үүнийг олонтоо сонсогч гэлэн лусан давг байр цахан ноён авган дагбод захив. 디슈데 즉시도 겨우권을 하고 도시지 장군라면 지도송하신 탄도 내게 디신 장사로 파시 부이스부 진기로 энэ номын төгсгөлд нь ерөөлийн нэг хэсэг байна. Энэ ерөөл дотор юу гэж гарч байна вэ гэхээр дээдс одоо багш нарын одоо айлцсан энэ зүйлүүдийг би чандлан одоо мөрдөж ойлгож авч чандлан мөрдөж ингэ дагаж мөрдөж байгаад эцэстээ одоо гэгэрлийн хотыг олох болтугай гэсэн одоо ийм ерөөлийн хэсэг байна. 다들 람주시로 За үүгээр ингээд одоо мөрийн 3 эрхэн номын тайлбар үүгээр өндөрлөж байна. За түрүүнд хэлсэнчлэн ном суралцах нь бол маш чухал байна. Буддийн гүн ухааны гүн гүнзгий сургаал номлол суралцах бол маш чухал байна. kenshi 오즈 나른데 주기 빼네. За ловон шантарагштай бол төвдөд налаандагийн уламжлалыг дэлгэрүүлсэн. Налаандагийн уламжлалын гол онцлог нь юу вэ гэхээр учир шалтгааны үүднээс энэ гүн гүнзгий сургаал номлолд суралцдаг ийм зарчим юм аа. Тийм учраас бид энэ бурхны шашныг дагаж байгаа бид бүхэн бүгдээрээ энэ гүн гүнзгий сургаал номлолд суралцах нь бол маш чухал юм. Соронзонгон панаас хойш бол төвдийн номд хаадууд хятадтай харилцаа холбоо сайтай байсан. Хятадтай харилцаа холбоотой сайтай байсан учраас хятадын одоо лам нар төвдөд бас очиж байсан. Гэхдээ тэдгээр одоо хятадын одоо лам нарын одоо баримталдаг байсан зүйл нь юу вэ гэхээр гүн гүнзгий сургаал номлолд учир шалтгааны үүднээс суралцах биш. Ерөнхийдөө бясалгал хийх дээр л одоо илүү их анхаардаг байсан. Харин ловон шантарагштай гигэний дамжуулсан энэ налаандагийн уламжил бол учир шалтгааны үүднээс гүн гүнзгий сургаал номлолд суралцдаг. Энэ одоо зарчмыг
хүнийг эрхэмлэж ирсэн юм. За ингээд энэ одоо уламжлалын маш нарийн одоо гол ох шимийг гаргаж ирсэн хүн бол Бог Зонхов юм аа. За Бог Зонховын одоо ерөөл байдаг тийм ээ. Ерөөл дотор би эхлээд бол дээдийн ном сургаал одоо сайтар сонсох санах бяцлагын зарчмаар одоо сайтар суралцсан. Энэ суралцсан одоо зүйлээ би зүгээр нэг суралцах биш өөрийн одоо амьдралдаа бодитоор хэрэгжүүлсэн. Түүнд ингээд ингэж явсны одоо буйна энэ бурхны шашин одоо дэлгэрхийн төлөө одоо дэлгэрэх болтугай энэ үүний төлөө зориулъя гэсэн одоо ийм ерөөл байгаа. За миний хувьд гэх юм бол одоо 86 энэ жил одоо 86 настай чи den юг бэжэдэнтэда гэн юг бэжэд паражлын тослоо бэнэ тати давжор. За ингээд энэ үед бол одоо ганжуур данжуурын одоо зарим номуудыг бол их үздэг. За тэгээд ингээд үзэх үед бол зарим үед одоо жоохон одоо зарим зүйлүүд нь бол одоо жоохон төвөгтэй мэд одоо санагддаг. Харин Бог Зонховын одоо ном сургаалыг бол үзэх үед одоо хэдийгээр би өндөр настай болсон ч гэсэн Бог Зонховын одоо ном сургаалыг үзэхэд бол үнэхээр одоо надад одоо онцгой одоо ойлголт төрдөг. Мөн одоо нүүн дээр нэмээд одоо Чандра Гэрдигийн одоо айлцсан төвд орхой болон төвд орхойн тайлбар энэ ном бол одоо миний ширээний ном. Би энийг одоо байнга үзэж уншдаг, үзэж судалдаг. Энэ болгонд одоо надад үзэж уншиж судлах болгонд надад шинэ ойлголт төрж идэг. Би одоо ч гэсэн одоо энэ номонд одоо суралцж байгаа. Би хэдий би өндөр одоо настай болсон ч гэсэн одоо энэ гүн гүнзгий сургаал номлол бол суралцсаар л байна. Үүнтэй адилхан та бүхэн ч гэсэн одоо энэ ном сургаалд сайтар суралцах хэрэгтэй. Бидний уламжлал бол одоо гүн ухааны одоо томоохон их сурвалжууд дээр бид нэр суралцдаг ийм одоо уламжлалтай. Одоо ч гэсэн бид нэр энэ уламжлалаа хадгалж авч явж байгаа. Цаашид ч гэсэндээ бид нэр энэ уламжлалаа улам одоо чандлан одоо хадгалж авч явах нь бол чухал юм. За өнөөдөр Бурхан багшийн одоо их дүүчин өдөр тохиож байна. Бид бүхэн бүгдээрээ Бурхан багшийн одоо явдал одоо намтар цадгийг одоо бид нар сайн санах хэрэгтэй. Эдгээр бүгд Бурхан багшийн одоо намтар цадиг дотороос хамгийн чухал зүйл нь бол одоо ном сургаалуудыг айлдсан юм аа. Тийм учраас Бурхан багшийн одоо айлдсан сургаал номлыг бид нар сайтар уншиж одоо судлах нь бол чухал юм. Бурхан багшийн айлдар байгаа шүү дээ. Одоо миний сургаалыг шууд хүлээж авч болохгүй. Алтны дархан одоо шижир алтыг танихдаа олон янзын арга ухаанаар одоо нэгтэлж үзчихээж шижир алтыг үнэн зөвийг одоо таньж мэдж авдаг. Үүнтэй адилхан миний сургаалыг шууд хүлээж авахгүйгээр учир шалтгааны үүднээс нэгтэл судалж за тэгээд ингээд өөрт одоо нотлогдож явах юм бол хүлээж авах одоо боломжтой шүү, хүлээж аваарай гэж одоо альцсан. За яг энэ зөвшөөрлийг одоо Бурхан багш өөрөө ийм зөвшөөрөл өгсөн учраас Бурхан багшаас хойш одоо энэ томоохон эрдэмтэн мэрэгдүүд бол бүгд одоо судалгаа хийсэн. Эдгээр дотороос бол одоо Энтхийн Наландагийн 17 бандида нар бол үнэхээр одоо гайхамшигтай одоо судалгаа хийж ирсэн. За ингээд үүний дараагаар бол одоо бод сэтгэл төрүүлэх одоо хэсэг байгаа. За түрүүнд одоо мөрийн 3 эрхэм номон дотор гарсан бод сэтгэл гэдэг бол одоо их чухал. Бод сэтгэлийг төрүүлж ижил одоо бид нар Бурхны хотогт хүрнэ. Арга бэлэг хоёр дотроос бол одоо хамгийн гол нь энэ бод сэтгэл юм. За төвд орхын одоо үндсэн шүлгийн хамгийн ихэнд одоо нэгүүлсэнгүй сэтгэлд мөргөл үлдсэн байдаг. Яагаад тэгэхээр ихэн дунд адаг альч цаг үед нэгүүлсэнгүй сэтгэл бол хамгийн чухал юм аа. Нэгүүлсэнгүй сэтгэл дээр үндэслэж бид нэр Бурхны хотогт хүрнэ. Тийм учраас эдгээр олон эрдэм бүгдийн уг үндэс нь нэгүүлсэнгүй сэтгэл юм байна. Тийм учраас хамгийн эхлээд би нэгүүлсэнгүй сэтгэлд мөргөл үлдъя гэж одоо Чандра Гэрдигийн төвд орхин одоо ихэнд айлдсан байгаа. Өөрийн болон бусдын тусыг одоо хийхийн тулд бодийн сэтгэлийг одоо төрүүлье. Бод сэтгэлийг төрүүлчих юм бол өөрийн тусыг хийж чадна, бусдын тусыг ч одоо хийж чадна.
тухайн үед яг энэ цаг үед бидний сэтгэл санаа амгалан тайван байхад бод сэтгэл бол маш хүчтэй нөлөөлнө. За энэ төрөлдөө жаргалтай байж чадна. Хойд насанд ач жаргалтай байж чадна. Ингээд олон төрөл дамжин одоо бид нэр бод сэтгэлийг төрүүлж бод сэтгэл суралцж чадах юм бол тэр төрөл болгонд бид нэр одоо амар амгалантай байж чадна. За үүн дээр нэмээд бод сэтгэлийг төрүүлэх юм бол нүгэл хилэн цэг жаргалж чадна. Буйныг бол агуу ихээр буйныг хураах боломжтой. Тийм учраас миний хувьд би өдөр болгон одоо бод сэтгэлийг бодож бясалгаж байгаа. За энэ бод сэтгэлийгээ би тэр хоосон чанарын үзэл онолтой уялдуулж хослуулан одоо бясалгаж бодож бясалгадаг. 시골 돈이 시골 가서 이것이 소야 되다. 엔드는 За ингээд за ингээд бид хоосон чанарын одоо үзэл онол болон одоо бод сэтгэл энэ бүгдийг би өдөр болгон одоо бодож бясалгаж байгаа. Өөрийн болон бусдын тусыг маш их бүтээхийн тулд бод сэтгэлийг үүсгэе. Бодийн дээд сэтгэлийг үүсгээд амьтан бүгдийг би зочин дөрий сэтгэл зохист бодийн дээд явдлаар замнаж амьтны тусын тулд бурхан болох болтугай гэдэг ийм одоо хэсэг байгаа. За ингээд бод сэтгэлийг одоо төрүүлэх юм бол одоо хүн хийгээд тэнгэрүүд бүгд одоо баясах болно гэж гарч байгаа. За бидний одоо яриан дунд байдаг шүү дээ. Энэ ийм лус хорлсон, ийм савдаг хорлсон гэх мэтчлэн одоо ийм ад донгийн одоо хорлол гэх мэт ийм зүйлүүд одоо ярьдаг. Яг үүндээ бол бид бод сэтгэлийг төрүүлчих юм бол гадна талаас ямар ч одоо саад тодхор ирэхгүй. За ингээд бодцотын одоо ерөөл бодцотын явдал ороход дотор гардаг. Хэрвээ бод сэтгэлийг төрүүлэх юм бол хүн бүхэн одоо бүгдээрээ одоо бидэнд сайнаар ханднаа. За мөн одоо бас гардаг. Хэрвээ одоо бод сэтгэлийг одоо сайхан сэтгэлийг төрүүлчих юм бол бид хэнийг хэн бүхнийг одоо хайрлах чадна. Түүн дотроос бид нэр дайснаа ч одоо хайрлах боломжтой юм аа. За мөн одоо төсвөр төвчээрийг одоо бид нэр одоо дадуулах ёстой, төсвөрт суралцах ёстой. Төсвөрийг бий болгодог хүн маань бол бидний дайсан юм аа. Бид нар одоо дайсан байж ээж бид нар түүнд одоо төсвөрлөж өөртөө төсвөрийн одоо дадлагыг суулгана шүү дээ. За энэ цаг үед бол бид бүхэн одоо дөрвөн амьдарч байна. За дөрвөж цагаачлан одоо амьдарч байгаа. Бид төвд бол одоо олон янзын асуудлууд одоо явагдаж байгаа. Яг энэ цаг үед бид нэр одоо хамгийн гол одоо эрхэмлэхстэй зүйл маань бол төсвөр төвчээр юм аа. Хэрвээ бид бүхэн одоо энэ янз бүрийн одоо таагүй зүйл болох учрах болгонд одоо бид нэр уурлаж хилгэнээд их юм бол бидэнд асуудал одоо үлдэнэ. Тийм учраас бид бүхэн одоо ямар ч цаг үед ямар ч асуудал үүссэн одоо төсвөр төвчээрийг төрүүлж бусдыг инэрч хайрлах сайхан сэтгэлээ алдахгүй байх ёстой. За бид өнөөдөр бол одоо бурхан багшийн их дүүчин өдөр тохиож байна. За 29 нас хүртэл 29 наснд хүртэл бол одоо хааны ордонд одоо байсан. За тэгээд 29 наснаас эхлээд гэрээс гарч одоо ахлагт сууж эхэлсэн. За бурхны одоо лагшин дөрвөн лагшингийн талаас нь аваад үзэх юм бол бурхан одоо энэ бурхан багш бол одоо дөрвт хувилгаан юм. Учир нь юу гэхээр дээд хувилгаан одоо бол одоо хувилан одоо заларч ирж бурхны хотыг олох арга замыг одоо олон шавнарт заасан Нисванаст муу сэтгэлийг арилгах арга замыг бидэнд зааж өгсөн гэж үздэг юм аа. За ингээд үзэхлээр бол одоо бидний энэ шүтж байгаа бурхан багш маань бол одоо гурван лагшингийн одоо мөн чанартай төгс жаргалангийн лагшин, номын лагшин, хувилгаан лагшин гэх мэт одоо гурван лагшингийн одоо мөн чанартай ийм бурхан юм аа гэж бодох хэрэгтэй. За ингээд бурхан багш бол одоо олон газарт одоо нэгэн зэрэг олон одоо дүрээр залардаг гэж одоо номонд гардаг. За тэгээд энэ хувьд бол бид бүхэн одоо бурхан одоо шагшдуу бурхан багшийг одоо бид нэр шүтэж байгаа. Шагшдуу бурхан багшийн одоо айлдвар сургаалыг бид нар дагаж мөрдөж байгаа. Бидний хувьд бол энэ маш том хувь завшаа юм. За үүн дээр нэмээд бид наландагийн одоо мэдлэг боловсролд одоо суралцдаг ийм уламжлалыг дагаж байгаа шүү дээ. За бурхан багшийн хувилгаан дүр
бурхан багш гэж одоо яг ямар хүн байсан юм бэ гэдгийг бид нэр түүний одоо сургаал номлол дээр үндэслэж энэ бүгдийг одоо нотлох боломжтой юм аа. 2500 жилийн өмнө бурхан багш заларсан, бурхан багш одоо морилсон гэсэн ийм одоо энэ төдийхнэр биш. Түүний айлдвар сургаал өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн. Тийм учраас түүний айлдвар сургаал дээр үндэслэж түүнийг бид нэр үнэхээр одоо нотлох боломж байна. За тийм учраас бид бүхэн бүгдээрээ одоо бурхан багшийг даган дуурайж түүний явдал мөрийг одоо дагаж байгаа учраас бид яг энэ цаг мөчид одоо бод сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. За ингээд бод сэтгэлийг одоо төрүүлээд цаашаа одоо бурханы хутгийг олохыг хүртлээр би амьтны тусыг хийя гэж одоо бодох хэрэгтэй. За бурхан багш өөрөө ийм ерөөл тавьж залбирч ирсэн, ийм ерөөл тавьсан, үүнийг одоо боддоор хэрэгжүүлсэн. Яг үүнтэй адилхан бид ч гэсэн одоо ийм ерөөл тавьж залбирч түүнийгээ одоо боддоор хэрэгжүүлж явах нь чухал юм аа. За ингээд бидний өмнө өгтөргүүд бурхан багш одоо боддоогоор заларсан байна гэж бодоорой. За тэгээд түүнийг одоо тойроод одоо хутагт нагарч байна тэргүүтээ олон одоо мэрэгд дээдсүүд энтхийн олон мэрэгдүүд заларч байна гэж бодоорой. За ингээд түүний дараагаар бол төвдийн одоо олон мэрэгдүүд за тэдгээр одоо мэрэгдүүдийг оройлоод одоо ловн шантараг шитагийн заларч байна гэж ингэж бодох юм бодоорой. За ингээд бидний хувьд гэх юм бол эдгээр олон мэрэгд дээдсийг бид даган дуурайж байгаа шүү дээ. Эдгээр мэрэгд дээдсүүд бол зүгээр нэг сургаал номлолыг одоо айлдах биш. Энэ сургаал номлолыг бүгднгийн одоо учир шалтгааны үүднээс нягтлан буулгаж, нотлон буулгасан учраас тэр бүгдийг бид нэр одоо мэдэж авах одоо шаардлагатай юм аа. За ингээд энэ бүгдийг учир шалтгааны үүднээс нь суралцж мэдэж авах юм бол энэ эдгээр олон мэрэгд дээдсүүд бурхан багш ямар гайхамшигтай одоо гайхамшигтай хүмүүс төрөн гарсан юм бэ гэдгийг бол бид нэр одоо мэдэж авч чадна. За ингээд энэ бүгдийг бол бид тэдгээр бүгдийг аль чадхаараа би дагъя. Та бүгдийн одоо үлгэр дуурайл болсныг одоо би даган дуурайж явъя гэж одоо бодох хэрэгтэй. За тэгээд эдгээр одоо мэрэгд дээдсүүд яг ямар явдлаар явсан яг түүн шиг нь би явъя гэж одоо бодноо. За орчлон хорвоо хэдий хүртэл оршин, төдий хүртэл амьтад оршин, амьтад оршихын хэрээр би энд одоо байж амьтны тусыг хийх болтугай гэсэн одоо ерөөл байдаг. Энэ бүгдийг бас сайн бодох хэрэгтэй. За ингээд бурхан багш болон одоо шадар 8 бодисдва түүний тойроод энтхийн 17 бандитаа нар мөн одоо төвдийн одоо олон уламжлалын саажа нима гарч идэх мэт эдгээр олон уламжлалуудын олон мэрэгд дээдсүүд бүгд одоо бидний өмнө бодтоогоор одоо заларч байна гэж бодоорой. За ингээд эдгээр бүгдийн өмнө эдгээр бүгд ямар зам мөрөөр явсан яг түүнтэй адилхан тэр л зам мөрөөр би явъя гэж одоо бодлыг өөртөө төрүүлнэ. За бодийн сэтгэлийг төрүүлээ. Бод сэтгэлийг төрүүлсний дараагаар тэдгээр бүгдийн одоо юу хийсэн тэр бүгдийг би даган дуурайж явъя гэдэг сэтгэлийг одоо энэ ийм сэтгэлийг өөртөө төрүүлж ягаад энэ уншлагыг одоо уншнаа. Ингээд бүгдээрээ хамтдаа уншина. Жохог дээд гуравт би аврал одуулъя. Хилэнц бүгдийг тус тусад нь намжлая. Амьтны буян даган баясыг бурхны бодийг сэтгэлээрээ барья. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотог хүртэл би итгэмэн. Өөрийн болон бусдын тусыг машид бүтээхийн тулд бод сэтгэлийг үүсгэе. Бодийн дээд сэтгэлийг үүсгээд амьтан бүгдийг би зочин дүрээ сэтгэл зохист бодийн дээд явдлаар замнаж амьтны тусын тулд бурхан болох болтугай. За нэг дахин уншиж дуусаа хоёр дахин унших үед Чухаг дээд гуравт би аврал одуулъя. Хилэнц бүгдийг тус тусад нь намжлая. Амьтны буян даган баясыг бурхны бодийг сэтгэлдээ барья. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотог хүртэл би итгэе. Өөр болон бусдын тусыг машид бүтээхийн тулд бод сэтгэлийг үүсгэе. Бодийн дээд сэтгэлийг үүсгээд амьтан бүгдийг би зочин дүрээ сэтгэл зохист бодийн дээд явдлаар замнаж амьтны тусын тулд бурхан болох болтугай. За ингээд бодийн дээд сэтгэлийг төрүүлэе гэдэг дээр бол ерөөхөн бод сэтгэлийг одоо бодож бэлтгэн.
За бодийн дээд сэтгэлийг үүсгээд амьтан бүгдийг би зочин дүрээ сэтгэл зохист бодийн дээд явдлаар замнаж амьтны тусын тулд бурхан болох болтугай гэдэг энэ хэсэг дээр бол орхын одоо сэтгэлийг орхын бод сэтгэлийг бодож бясалгаж байгаа. За энэ одоо ямар учиртай вэ гэхлээр энэ олон одоо дээдсүүд бүгдээрээ бод сэтгэлийг төрүүлж байгаад бурханы хутагт хүрсэн одоо бод сэтгэлийг төрүүлээд бурханы хутагт хүрэх гээд явж байгаа энэ бүхэн бүгдээрээ бол одоо зөвхөн бод сэтгэлийг л төрүүлсэн юм аа. Тийм учраас бод сэтгэлдүүдэд би бүгдд нь одоо сайн одоо анхаарал хандуулах хэрэгтэй. За энэ нэг насандаа бурханы хутгийг төгсгийгээр л бурханы хутагт хүрнэ гэдэг бол тийм амар зүйл бас биш юм аа. Ямар тааж хэдийгээр одоо хэцүү байсан ч гэсэн бид нар яг энэ цаг мөчөөс бод сэтгэлийг төрүүлээд дээдс бодисодоноор ямар зам мөрөөр явсан яг тэр зам мөрөөр нь одоо даган дөрөөж явах юм бол энэ ажлыг эхлүүлж чадах юм бол бид нар эцэстээ одоо бурханы хутагт хүрэх боломж бол бүрэн дүүрэн байгаа. За ингээд энэ насандаа одоо бид нар төгсгийгээр л бурханы хутгийг олж чадахгүй байсан ч дараагийн төрлүүдэд бурханы хутгийг түргэн олох болтугай гэж одоо олохын төлөө хичээх ёстой юм. За ингээд өнөөдөр бодисодын одоо явдал орох номонд гардаг энэ цаг үед би хүний чөлөө уучрал хүний төрлийг олсон чөлөө уучрал хүний төрлийг олоод энэ дээдийн бодисодын одоо явдлаар явах боломж одоо бүрэн дүүрэн байна. Энэ цаг үеийг бид одоо ашиглаж аль чадхаараа одоо үр дүнтэй байлгая гэдэг ийм одоо ерөөл байдаг. За амьтдын одоо зовлон арилгадаг, амьтдыг амар амгаланд хүргэдэг гол зүйл бол энэ бод сэтгэл юм сүүний шим нь одоо өрөн байдаг. Үүнтэй адилхан дээдийн номын огш шим нь бол бод сэтгэл юм аа гэж эдгээр бүгдийг одоо альцсан байгаа. Бидэнд одоо янз бүрийн одоо зовлон тохиолдож байгаа шүү дээ. Эдгээр зовлонг одоо бид нэр амар даван туулах боломжтой. Хэрвээ бод сэтгэлийг төрүүлэх юм бол ямар ч зовлон тохиолдсон түүнийг амархан даван одоо туулж чадна. Орчлон хэдийгээр бид нар одоо зовлонг янз бүрээр одоо зовлон амсж байгаа ч гэсэн дотоод сэтгэлдээ бид нэр амар амгалан одоо ямар ч зовлон тохиолдсон дотоод сэтгэлдээ амар амгалантай байх боломж бүрдэх юм аа. За хичнээн одоо зовлон тохиолдсон ч гэсэн одоо тэр зовлонгийн дунд амар амгалантай байх боломжтой амьтдыг одоо амар амгалантай болгох хамгийн гол арга зам нь энэ юм. За тэгээд хэрвээ одоо бод сэтгэлийг төрүүлж чадах юм бол одоо хүн амьтан бүхэн бүгдээрээ одоо баясах болно. Бүгд одоо баясаж байна гэсэн одоо ийм ерөөлийн хэсэг байгаа. За өөрийн тусыг хийхэд бол бод сэтгэлээс илүү зүйл байхгүй. Бусдын тусыг хийхэд бод сэтгэлээс илүү зүйл өрөөсөө байхгүй. За ингээд хэрвээ одоо бод сэтгэлийг төрүүлээд дан ганцхан одоо өрөөхөн бод сэтгэлийг төрүүлсэн төдийгөр биш бодисодын явдалд одоо бүр бодтойгоор суралцж бодтойгоор одоо явах хэрэгтэй. За ингээд үнэхээр одоо бодтоо одоо явж чадах юм бол бидний янз бүрийн одоо буруу алдаа гэм дотоодлууд бол бүгд одоо арилж эхлэх юм аа. Бодисодын сонорыг хүрсэн хүнд бол одоо 18 үндсэн үнэл гэх мэт олон зүйлүүдийг бол одоо төвчих ёстой байдаг. Чин сэтгэлээс бусдыг инэрч хайрлах юм бол энэ олон одоо гэм дотоодлууд аяндаа байхгүй болно. За ингээд лосолон татсангийн одоо хотод хувилгаатын холбооноос бол одоо тэгээд ингээд 70 өгшөд одоо айлтгал өргөж байна. 101 сарын шиний 15-ны дүүчин өдөр одоо олон түмэнд одоо дээдийн сургаалаа одоо айлтлаа. Ялангуяа одоо халдварт өвчин одоо тархаж олон хүмүүс энэ өвчний улмаас одоо зов чаналж байгаа энэ цаг үед олон түмэнд сэтгэлийг амгалан тайван байлгах сэтгэлийг одоо баяр баясгалантай аз жаргалтай байлгах энэ арга ахуйныг одоо заасанд маш их баяртай байна. За мөн одоо мөрийн 3 мэрхэм гэх мэт энэ гүн гүнзгий сургаал номлолыг бидэнд одоо айлсанд одоо талархал илэрхийлээ. За ингээд дэргийн ингээд 70 багш танд одоо урт удаан наслахыг хүсэн өрөө урт удаан наслаж олон одоо шавнартаа дээдийн номын сургаал номлолыг өргөлж одоо айлдж байхын одоо ерөөл өргөё. За ингээд бариун лосолон татсангийн одоо хувилгаатын холбооноос за ирээдүйд одоо олон дээдийн номын сургаал дээдийн номын айлдварыг одоо хүсэлт тавьсан байгаа.
цаашид одоо ирээдүйд цаг сайхан болох үед бол одоо номын айлдвар өргөн дэлгэр номын айлдвар явуулах боломж бүрдхийг одоо хүсэж байгаа. 대한의 양 수야직 레로직 안다 벌거 Нэг зүйлийг одоо хэлье гэж бодож исэн. За За халдварт өвчин нэг хэсэг одоо халдварт өвчин энтгэгд маш хүчтэй дэгдлээ. За ингээд алгуур одоо ингээд багасж эхэлж байна. За Ладак, Мон гэх мэт одоо эдгээр муж нутгуудад халдвар өвчин жоохон тархаж одоо дэгдэх одоо аюултай зүйлүүд бол ажиглагдж байна. Тийм учраас энэ одоо халдвар өвчин хурдан амьрлах бол амьрлахын төлөө одоо та бүхэн бүгдээрээ сайн залбирлах хэрэгтэй. За хорвол тарих бурхны одоо ерөөл дотор гардаг өвчин зовлон одоо хурдан амьрлах болтугай гэдэг ийм одоо хэсэг гардаг. Тийм яг үүнтэй холбож одоо энэ тарих бурхны зүрхэн тарныг аль чадгаараа сайн унших хэрэгтэй. За ингээд тарих бурхны зүрхэн тарныг сайн унших юм бол энэ өвчин амьрлахад маш одоо тустай байна. Тийм учраас та бүхэн аль чадгаараа сайн уншаарай. Nevertheless, наямдгалыг одоо өвдөж байгаа хүмүүс хурдан одоо идгэж мөн одоо нутаг оронд бүгд одоо бүхэл одоо нутаг оронд энэ өвчин зовлон одоо тарахгүй байх талаар бол маш их тустай байна шүү. Тийм учраас та бүхэн бүгдээр энэ дарих бурхны зүрхэн тарныг сайн уншаарай. Энэ дарихын зүрхэн тарныг бол одоо бүхэл уламжлалууд бид нэр бүгдээрээ уншдаг шүү дээ. Тийм учраас дараа дүүрээ дүүрээсгоо гэдэг тарныг одоо бүгдээрээ сайн унших хэрэгтэй байна. Ладак болон Мон гэх мэт эдгээр нутаг оронд байгаа бурхны шишинт та бүхэн бүгдээрээ одоо сайн унших хэрэгтэй. Би одоо янз янзын одоо халдвар өвчин гарах үед одоо ялангуяа энэ цар тахал одоо анх үүсч ирсэн тэр цагаас хойш одоо энэ дарихын тарныг одоо уншихыг зөвлөсөн. За тэгээ энэ хэцүү үед бол одоо дарих бурхандаа одоо сайн итгэж дарих бурхандаа одоо нэлээд найдах хэрэгтэй болж байна шүү. За миний хувьд бол одоо өглөө болгон бурхан багшийн одоо шүтээний өмнө бодож бясалгаж байгаа. За энэ үед альж одоо дарих бурхны зүрхэн тарныг бол нэлээд олон одоо уншиж байгаа. За тэгээд энийг одоо ер нь дэлхийн одоо хүн төрлөختөн энэ цар тахлаас хурдан одоо салах болтугай үүн дотроос энтгэгт байгаа олон одоо хүмүүс энэ зов чаналж байгаа хүмүүс энэ зовлон одоо хурдан салаасаа за тэгээд цаашдаа одоо бид бүхэн бүгдээрээ энэ өвчин зовлонд өртөхгүй амар амгалантай байх болтугай гэж одоо хүсэн залбирч энэ тарныг бол одоо өглөө болгон олон зуугаар одоо уншиж байгаа. Тийм учраас та бүхэн бүгдээрээ өөрсдөө уншаад өөрийн одоо таньдаг мэддэг хүмүүстэй ч уриалж олоолаа нийлж одоо энэ тарныг сайн уншаарай. 따라 먼저 줘라. 투시